уу, сайхан хаваржиж байна уу? Цастай, мөстэй хаврын минь төргий. За гэлээ тэнд сайхан аварч байна. Тань сайхан авар цаг юм зүгэй. Баярлалаа. Эх оронд маань ер нь энэ жилийн хавар нэлээд одоо олон өнгө сүлэлдэж явах шиг байна тийм ээ. Мэдэн дээрээс хараад цастай байна, мөстэй байна гэж уншаа суужлаа. Хайрч одоо нэг хаврын тэнгэр олон өнгөтэй гэж тэгэл аашаа үзүүлэл ажиллах шиг. Гүмөр хөөрөлдөөний маань урилгыг итгэл дэлгэж хүлээж авсанд нингүн талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. Баярлалаа гэж. Надад ч их сайхан мэлөө. Зарчнаа ингээд судлаад явж хахад өөрийн гэсэн өнгөөрөө тодроод эрүүл Монголын төлөө, эрүүл чирэг чинээлэг Монголын төлөө явж байгаа нэг ийм сайхан залуу үе байгаад үнэхээр их талархаж, бахархаж, багтаж суулаа. Тэгээд ийм өөрийн гэсэн ертөнцөөрөө өвөрмөц одоо соёлыг түгээгээд явж байгаа ертөнцтэй аялах боломж олгосонд үнэхээр их талархаж байна. Тэгээд хүн өөрөө ингээд амьдраад явж байхад мэдээж хүүхэд нас, залуу нас, эдэр нас гэл мэд одоо яг нэг тийм сайхан үеүүдийг туулаад явж байна. Яг тархинд нь бүм гэд задарсан. Энэ л юм байна штэ гэж барьж авсан тэр сайхан зүйлээсээ хоёлаа хөрөлдөөний эхлэе гэж бодож байна. За намайг Ботолд гэдэг өөрийгөө сайхан танилцуулчих тийм ээ. Тэгээд би сайхан хөдөө өссөн. Хуучнаар бол манай нутаг Сайн Ойрхон аймгийн Даштай гүний хөшөө. Одоо Чин сүзэх Номон хааны нутаг гэдэг юм да. Одоо бол энэ Баянгор аймгийн Галууд сумын Мандал 5 дугаар аг гэдэг нутаг байгаа. Тэр нутгийг сайхан хөдөөний хүүхэд. Тэгээ нөгөө хөдөөтэй байсан болохоор ер нь бол нэг тийм нэг ахуйтайгаа ойрхон. Тэгээ бидний нэг өвгдээдсэн маань юм байгаа даа гэдэг тийм мэдрэмжтэй л явдаг байсан. Тэгээд их сургуулийн оюутан болоод ингээд тэгээд ерөнхийдөө миний мэрэгчлээ бас бүх одоо Jean Piaget, Erik Erikson, тэгээд Sigmund Freud, Carl Jung гэл ингээд бүгдийг судалдаг. Би өөрөө бас философи сонирхдаг. Тэгээд Nietzsche эднэрийг уншдаг ингээд байж байгаа л. Тэгээд 2 дугаар курсээс эхлээл гинтхэн нэг лекцэн дээр суужсэн чинь гинтхэн яхаараа ер нь гадны эрдэмтдийн мэдээллийг ингээл одоо Монгол их сургуулиуд ч тэгэхээр одоо ЕБС багт ч гэсэн зааж ирсэн. Яхаараа ер нь одоо Монгол онол ном ингээд дэлхийн ихтэй сургуулиуд дээр ингээд заагдчих болдгүй ингээд гинт тийм л бодолт төрөхгүй юу гинт. Тэгэл би ч өөрөө нэг хувь хүний хөгжлийн онол монлууд ингээд тэр чин хичээл сургуулиуд дээр ингээд орж ирсэн учраас за ер нь хувь хүний хөгжлийн онол гаргана гэдэг өөрийгөө баг хувь хүний хөгжлийн онол гаргах хүмүүс ингээд баг итгэцэн. 2 жил гадных нэг судалснаа гинтхэн 2 дахь жилээсээ л одоо тийм нэг дотроос нэг тийм голын гатгаас гэхүү те нэг юм л хөдөлсөн. Тэгэл тэрнээс хойш нөгөө яг тэр гадныхныг судалдаг байсан шиг монголчуудаа судалж эхлээл, үүх түүхээ судалж эхлээл, философийн судалж эхлээл, тэгээд сайхан монгол эрдэмтдтэйгээ сонсож эхлээл явсан. Тэгэл тэр зам мөрөөрөө явж байгаа ямар ч одоохондоо бол хийж байгаа ажил нь яг эрүүл мэндийн салбарт болчиход одоо эрүүл амьдралын эмээгийн салбарт болчиход байна. Тэгвэл энэ фитнес индастрид байхдаа энэ фитнес education дотор явж байхдаа яаж одоо манай монголчууд тийм хүчрхэг байсан болоо гэдэг юм аа хайж байгаа шүү дээ. Ер нь бол мэдээж оюун санааныхын юмнууд байгаа. Бас дараа нь хоёлаа тэрийг ингээд дэлгэрүүлэх боломж гарууд дэлгэрүүлээ. Би бас нэг сайхан багштай учирсан. Тэгээ яг миний хийдэг зүйлтэйгээ ингээд холбох юм бол ингээд бие махбодын хүрээнд өвгдийнхөө хүчрхэг байдлыг хайж явж байгаад ямар ч байсан сүүл рүү Оросуудтай холбогдсон. Тэгсэн чинь Оросуудын хүчрхэг байгаа байдал нь өөрөө одоо миний хэрэгжилж байгаа энэ монголоор бол туухай, оросоор бол гирия гэдэг энэ спорттой холбоотой болж таарсан. Энэний бас нэг түүхийн үзүүр нь болохоор 17 дугаар зууны сүүл үед ингээд монголчуудтай энэ гирия маань ингээд бас холбогдож бүтээгдсэн байх магадaltaй гэж байгаа юм. Сүүлд бас 2 дугаар дайны үед бүтээгдсэн ч гэдэг түүх байдгийг. Ингээд тэгэхээр ерөнхийдөө бол одоо тэр бидний өвөг дээдсийн нүүдэлчин соёл иргэншлийн хөдөлгөөний хэм маягийг орчин үеийн энэ соёл иргэншил дотор хийж болох боломжийг тэр гэр өгж байгаа нь надад их гоё байсан. Тэгээд тэрийг ерөнхийдөө бол одоо ингээд хүмүүстэй хүргээд тэр креатив гэдэг одоо брэнд бүтээх гээд тэгээ энэний ард болохоор одоо шим тижэл хөдөлгөөний шинжилгээ ухаан Монгол философи гэсэн тулгын 3 чулуу хийгээд ингээд креатив ингээд бүтээгээ явж байгаа. Тэгэхээр таны түрүүний асуултанд бол энэ л юм байж тээ гэдэг бол мэдрэмж бол ерөөсөө байсан. Тэгээд сүүлд ирсэн нь бол за ер нь бол явж манай
монголчууд дотор байгаа юм байна штэ гэдэг юм ирсэн. Эрүүл амьдралын эмээг рүү ороод ирэнгүүт за явж явж энэ гэрэл юм байна гэдгээр одоо очичод байна да гэж. Харин тийм би бодчихсон нэг хүмүүсийн тийм эргэлтийн цэг гэж одоо хэдүүлээ яриад байгаа шүү дээ. Нэг эргэлтийн цэг байгаа, ухамсарын орч гялзаад эсвэл нөгөө дотор байгаа сүнсэнд маань байсан мэдээлэл маань гид оргилж гарч ирэхэд их чухал юм шиг байгаа юм. Ааха. Тэгээд тэрний аялал нь аль насандаа гэсэн бол хэзээ байсан бол гэж таныг бодож байхад тэгж бодож байгаа. Хоёрдугаар курст гадны буюу өрнийн одоо философчдыг таны хэлдгээр бид нар бүхэл 10 дугаар ангидаа тэгэл ихтэй сургуультай бүгдөөрэнд нь үздэг. Тэгээд харьцуулаад явж байхад манай өвөг дээдэс нэрээ үнэхээр нүүдэлчдийн соёл иргэншлийн тэр сэтгэлгээний нууц гээд байгаа нь энэ юм уу? Өөрийн чинь одоогийн байдлаар олж аваад олон түмэнтэйгээ хуваалцах огшим юу вэ? Бидний өвөг дээдэс буюу энэ нүүдэлчдийн ухааны одоо тэр нэг охин энэ л байна шүү дээ гэж одоогийнхоор би барьж авчаад байна гэх охио биднээс хуваалцаач. Ерөөсөө их тийм нөгөө яг л гол бүгдөө л хүмүүс мэдж байгаа. Ерөөсөө л тэгэл гол юм нь энэ одоо нөгөө тэнгэртэйгээ оюуны холбоотой, итүүгийн ихтэйгээ хүн холбоотой гэдэг ч юм уу тий. Амьдрал дээр буулгавал илүү нөгөө байгальтайгаа ойрхон тэгээ илүү ийм нөгөө ухамсарлаг тэгээд тэр байгаль ертөнцийн хуулийг мэдэж таньдаг тэрний дагуух амьдрдаг байснараа л одоо тэр ухаан байгаа байна гэж харж байгаа юм. Одоо би бясалгал дээр ч тэр одоо ингээд би өөрийнхөө ингээд хийгдэж байгаа хөдөлгөөнүүд дээр ч тэр нөгөө зүгээр суухаар зүлгэд суум гэд хэлсэн байдаг. Тэгэхээр ерөөсөө л одоо тэр амьдрал дотор одоо бясалгалыг хийхдээ зүгээр хийж байгаа бүх юм одоо хоёулаа ингээ яриа сууж ихтаа л ингээ давхар бясаа одоо энэ ярьж байгаагаа ингээ бясалгаж яадаг те. Би гэрээр дасгал хийж байхдаа гэрээрээ дасгал хийж байгаагаа бясалгаж яадаг. Өөр ямар ч ажил хийжсэн тэр ажлаа өөрөө бясалгал болгодог гэдэг ч юм уу те. Энэ л ерөөсөө манай монголчуудын тэр одоо гол онцлог байсан юм байна гэдэг ингээд миний хувьд бол ойлгоод байгаа юм. Тэгээд тэр байгалийн шалгуур нь өөрөө бас одоо ингээл эрсдэс суур амьсгал тийм ээ. Тэгээд тэр өвлийн дисгэм хүйтэн, зуны халуун энэ бүх нөгөө дөрвөн үлрэл солигддог нь өөрөө бас бидний одоо энэ дөрвөн үлрэлийг бид нар нөгөө мэдэрч амьдрах нь өөрөө бас энэ нүүдэлчдийн одоо ухаанаа бутааж авах тэр боломжийг олгож байна. Бүх зүйл нөгөө мөнх бус шүү гэдгийг бас бидэрт ингээд 3 сар тутам ингээд сануулж идэм юм байна тийм ээ. Одоо намар болохоор навтс унаад алга болж байна. Зүүн болохоор одоо хавар болоод дидгэрж байна. Зас орж байна. Байгаа юм байхгүй болж байна. Байхгүй байсан юм буцаад бий болж байна тий. Тэгтээ ингээд энэ нэг мөнхийн эргэлтийн цикл байгаад байна гэдэг ч юм уу тий. Тэр энэ бүхэн маань ингээд бидрийг ингээд одоо сургаж байгаа юм байна л гэж одоо би бол тэгж ойлгочоо. Тэгээд яаж одоо энэ суур нэгэн л бид нар суурын амьдрын одоо нүүдэл чинь энийг яаж гослуулах уу гэдэг дээр бол яг хуу эрүүл амьдралын эмээг дээр бол өөрөөхөө гаргалгаа төвшүүлээд тэр нь бол явж байна. Тэгээ явандаа бол илүү нөгөө хүүхдийн хүмүүжлийн бас гоё хүн болохоор өөрийгөө хөгжүүлээд боловсролын салбарын бас гоё хүн болъё гэж одоо өөрийгөө хөгжүүлээл ер нь бол тэгээд явж байна даа гэж. Ямар сайхан юм бэ. Эрүүл мэнд эрдэм мэдлэг гэдэг хоёр бидний баруун зүүн тарих, баруун зүүн гаршгал суурин юм шиг байгаа юм тийм ээ. Одоо ингээд харж байхад тэгэхээр эрүүл хүн бол тэгэл одоо юу ч бүтээн байгаль дэлхий бит хоёрын ярьсан тэр эргэлдэж байгаа бүх зүйлд зохицоод явах тийм одоо эргүүн болж төлөвшөх байх. Одоо тань дээр ирж байгаа хүмүүс насныхыг нь харахад олон янзын насныхан байна тийм ээ. Тэгээ хүүхдүүд ирж байна уу? Хүүхдүүд энэ гэр гэдэг зүйлээр хичээллэж болдгийм үү? Насны хязгаар байдаггүй гэх мэтчлээ хоёлаа хөвлөлтэй. Оросууд бол ерөөсө 3 настайгаас давхуулаад хийлгэжтэй юм билээ. Оросууд тэгэхээр боломжтой. Манайх тэр гэр бүлээрээ ирээд хийдэг, хүүхдүүд хийдэг. Би бас энэ зунаас нөгөө хүүхдүүдийн сургалт зарлая гэж бодож байна. Одоо ер нь бол хүмүүжил ганцхан спорт л үлдсэн байна гэж хүмүүс ярьж байна. Одоо хүүхдүүд сэтгэл зүйн хувьд аягүй сул дорой болж байна. Өөртөө их ихтгэл байхгүй, сэтгэлийн хат алга байна. Биеийн тамир алга байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг яхахгүй өгөхгүй бол бас эрдэмт талаас бол одоо цаасан биетэй хүүхдүүд бэлтгэж байна гэж одоо юуны биологийн эрдэмтэд бол тэгж хэлж байгаа. Одоо идж байгаа хоол хүнс нөгөө чихэр бичэн шоколад ерөөсөө яс болгох мах булчин болгох тийм шимт хичээлдэг юм
хүүхдүүд идэхгүй байгаа байхгүй. Тийм учраас одоо тийм цаасан биетэй хүүхдүүд бэлтгэж гин гэж. Нөгөө талаа сэтгэл талаас нь бол ингээд сэтгэлийн хатгүй сорилтыг давах одоо ийм юу гэдэг нэг бяцхан сорилтонд бууж өгдөг нэг ийм хүмүүс ингээд бүтээлдэж харагдаад байгаа учраас яхахгүй ингээд хүүхдүүд рүү орж спортоор дамжуулж их оромж үзэл сахилга бат сэтгэлийн хатыг суулгах болохгүй нэ гэж юм бол тэгээд явж байгаа. Аа. Гэр бүлэрээ гэхээр үр дүн бие биенийдээ урам өгөөд яг ингээд нөгөө мэлмигээрээ хараад аавыгаа ээжигээ бүх үр дүнг нь харж байгаа болохоор ганцаараа явж байгаа хүнээс үр дүн нь одоо арай илүү байгаа танд харагдаж байна уу? Тийм ажиглалтыг бид нартай хуваалцвал. Яг нөгөө гоё гэр бүлийн аз жаргал нь их гоё болчихдөг юм байна гэж харсан. Хүүхдүүд бол бас хүр ирж байгаа ч гэсэн одоо манай тэр жишээлбэл ээжтэйгаа тэгээд эхнэр нөхөр хоёр нь 4 хүүхдтэйгаа ингээ ирээд нийтдээ бараг ингээд 6 долуулаад болчихж байгаа байхгүй юу? Тэгмүүд 3 настай хүүхд байгаа юм тэнд чинь 7 настай хүүхд байгаа юм 10 хэдэн настай хүүхд байгаа юм. Тэгээ ээж аав нь нэг 50-аад насны. За тэрний ахаад ээж нэгээд ингээд нэг 70 настай гэдэг чинь ингээд 3 наснаас 70 нас хүртэл гэр бүлийн хүмүүс байж байгаа байхгүй. Тэнгүүд яг тэр 3 настай хүүхд бол босч ирж гэрээ барьж авч хийж үзэн 50 тэгэл тэр дотор ингээд инээлдэж хөөрглөөл гүүгээл ээж нь хөвлөний дасгал хийж байгаа чинь дээр нь очиж суугаал ингээд явж байгаа нь өөрөө ингээд айгу бас давхар тэр хүүхдээ чинь даад хумдрал уу юм сууж байгаа тий. Тэгээ давхар нөгөө гэр бүл өөрөө ингээд маш юм аз жаргалтай гэр бүлээрээ гоё тийм эрүүл зүйлийн төлөө зорж байгаа учраас бүгд л тийм одоо гоё байгаа юм л. Тэгэхээр гэр бүлийн аз жаргалыг бол маш ихээр нэмдэг юм байна. Тийм байна тий. Бүр одоо бидний хүсэж байгаа 21-р зуунд нэн тэргуунд яригадаад байгаа хамгийн чухал нөгөө хайр байна шүү дээ тийм ээ. Хайрыг бол тэнд одоо яг бүрэн цогцоор нь би таны хийж байгаа үйл ажиллагааг харчаад нэлээд ингээд өөрийнхөө хэмжээнд хараад үзэл уншаал сууж хахад ер нь бол товчоор хэлэх юм бол хайрыг түгэж байгаа хүн юм байна да гэж надад бүр яг тэгж буугаад байсан. Тэгэхээр хайр гэдгийг хүмүүс түгээх, хамтран бие биенээ бүтээх, хамтын хариуцлага гэдэг ийм нэг чухал ухагтхан таны энэ хэрэгжүүлсэн 2019 оны зунаас эхэлсэн өглөө 5 цагаас гүйж эхэлсэн энэ цаг мөчөөс эхэлжтэй гэж бодогдчихсэн. Тэрийг тий яг 20 би ч 2023 оноос ер нь бол онл номтой залгасан юм. 23 оноос өмнө бол яг өөрийнхөө хөгжлөөр л юмудаа хийгээ явж байсан. Тэгээд их зөв явж штэ гэж бодсон. Одоо бол яг гихтээ фитэгээ бол одоо 9 хүслийн 6 хүслийн гүйцэх хэмжээний эхний 6 хүслийг дүүргэх хэмжээний экосистемийг бүрдүүлнэ гэдэг. Одоо ер нь бол бүрдүүлсэн л явж байна. Тийм тэгэл цаашдаа тэр 9 хүсэлт дүүрэн сайхан амьдрах тэр боломжийг одоо их оромдоо их дэлхийдээ өгөхөд хөв нэмэр оруулнаа гэж явж энэ даа гэж мэн тэгээд. Ямар сайхан юм бэ. Хүслийн зүйтэн гээр явж штт тийм ээ. Хүслийн зүйтэн болгочвол хэдүүлээ ер нь яг одоо өмнө хамгийн сайн хүнийг Монгол үзэж ишижсэн үеийг л хэдүүлээ чи одоо бүтээх гээд байгаа штт тий бүгдөө хамтаараа тий одоо дордохоор хэмжээ битгий хийгээд байгаа штт тий. Тэгээд харин таныг тэгж хараачилж байгаа юм байна да гэж их сайхан бахархах сэтгэл төрж ингэж таны түүхийг уншиж суулаа. Тэгэхээр мэдээж альва зүйл чи одоо за шинэлэг ухааны ойлголтгүй болох юм бол одоо энэ эрен мэдэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Танай дээр явж байгаа хүмүүс төлхөө юуг хамгийн их сонирхож орж ирж байна. Миний бид хэрэгтэй юм уу гэж шинэлэг ухааныхын талаас асууж байна уу? Эсвэл яг өөрт ингээд нүдэнд гаргаж гарт баригдахаар богино хугацааны үр дүн хүсэж орж ирж байна уу? Одоо тэгэл янз бүр байна даа. Одоо өнөөдөр өглөө ингээд бүгдийг танилцуулаад сууж байгаа нэг хүн бол яг залуучуудын маань философи надад таалагдсан учраас би өөрөө сүүлийн үед ингээд бясалгал ингээд ер нь тэр юм чинь нөгөө гээрлийн хэрэгцээ байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ явж байгаа хүмүүсд илүү яг танай философи таалагдсан ингээд шууд бүр философийн төвшөнд хараад ирж байгаа хүн байна. Зүгээр ерөнхийдөө та нарын ингээ үр дүн хараад тахаар одоо манай дээр чинь зөндөө үр дүн байгаа шүү. Миний өөрийн үр дүн байна. Мундаг одоо баясаахаас маань ахуулаад ингээ сайхан одоо ясны сэргижилттэй үеийнхэн шингэн байх уу за бараг тэгэл та бараг удахгүй хорвоо горхтой ухааны юм л одоо хилүүлээ явж байсан хөх хот мотор имчилгээ явж байсан хүн одоо ингээд 8 жилийн дараа
спортын мастер болсон залуучуудтайгаа алалцаад явж байна. Тэр гэх мэтлэн энэ бүх үр дүнгуудээс нөлөөлөд хүмүүс бол эднэрийг хүсэж ирж байна. Тэгээ бас миний нэг баярлж байгаа зүйл нь хүмүүс яг манай дээр ирж байгаа хүмүүс хурдан үр дүн хүсэхгүй ирж байгаа надад их таалагдаад байгаа. Ерөнхийдөө ингээ үдсээр байгаад ингээ ерөнхий философи хэлэх гээд байгаа санааг маань ойлгоцсон. Тийм хүмүүс ингээ ирж байгаа байхгүй аа энэ чинь амьдралын юмыг бүтээх юм байна. Тэгээ үр дүн гэдэг бол гарах юм байна. Хурдан үр дүн биш, бат бөх үр дүн бүтээх ёстой юм байна. Тэ? Тэгээ манай гэртээ фит бол таны фит болдог гэрч шүү. Энэ бол гэгэрх оромзоо байх хэвээр гэр гэдэг болмол гэл ингээл тэр бүхнийг маань ингээд сонссон ингээд гэдэг ч юм уу ингээд шууд л хүмүүс тэгж ирж байна л да. Тэгэхээр тэр надад их тааламжтай байгаа. Тэгээ ихэнх нь бол яг хоо сонирхож байгаа зүйл бол гэрийг сонирхож ирж байгаа. Гэхдээ гэрийн чинь ард нөгөө манай гэртээ фитийн өшөө олон юмнууд байж байгаа байхгүй. Хүмүүс бол яг зөвхөн гэр гэдэг өнцгөөс нь л харж байгаа. Гадна харагдаж байгаа зүйл нь гэр боловч дотоод мөн чанар философи нь бол нэлээд гүн гүнзгий. Одоо хүмүүсийн Монгол ялангуяа монгол хүний дотор байдаг тэр яг л мэдээд идэг зүйлийг нь сэрээж өгч байгаа, бүр таны хэлдгээр бат бөх болгож өгч байгаа нэг сайхан хамт олон байх гэдэг юм тийм ээ. Тий, одоо бид нар шиг нэг тийм одоо бүр их платформ байгаа хгүй юу? Ер нь хойно тий одоо ингээ хүмүүс хүрээд ирэхээр зөвхөн гэр хийлгээд авахгүй гэрээ чинь хоолоо чинь философо чинь бяцлаглаа чинь сонголтоо чинь биелгээгээ чинь одоо юу гэдгийг те ингээд энэ чинь нэлийн юмнууд байгаа даа. Тий. Нэрээ би танаас яг биелгээг асууя гэж бодож ирсэн. Ийм зүйл дээр биелгээ ороод ирэхээр эхэлж их сонирхолтой байв уу эсвэл бүр хизээ язааны мэддэг юм шиг тийм зүйл байсан уу? Тий, юун дээр ер нь бол бид нар шинэ нөгөө гэртээ фит чинь хөдөлгөөн нь бол ингээ гэртээ хийх хэрэгтэй хөдөлгөөн байна л гэж бид нар тэгэл гэртээ ер нь гэртээ хэрэгжүүлэх боломжтой амьдралын ямыг бид нар хүмүүст суулгаж өгөх гээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт бас бид нар өөрсдөө санаандгүй байж байгаад ингээ биелгээтэйгээ уулзраа золгоцсон. Тэгээ тэрэндээ их талархаж байгаа. Ерөөсөө биелгээ л юм бэлээ. Одоо мэдээж бид нар жинтэй дасгал хийх шаардлагатай бол гэрээрээ хийчихэж байгаа юм. Гэтэл бусад тэр үе мөчнүүд тэр нөгөө одоо аюурведийн сургаалаар бол йогийн асанагууд хийгээд хүн кундалиныхаа одоо энергийг бий болгож байгаа бол бид нар бол биелгийгээр аавраагаа цэвэрлээд те сэрээгээд ингээд явж байгаа учраас тэгээ тэр сүлэлтүүдийг хийж байгаа учраас ер нь бол их гоё гэртээ фит маань их гоё төгс олж ин доо яг юм мөрөөдлийн зам бол явж байгаа. Бүрл гоё ингээд цаанаасаа ингээд нэг юмнууд гоё болж ин доо гэдэг мэдрэмж ирээд их баяртай байгаа. Ер нь бол бид нар биелгээг бас илүү одоо гэрийг гэртээ фит маань нэлийн нийгэмдээ таниулчлаа. Одоо дараагийн удаа бол биелгээг бол нийгэмдээ таниулнаа л гэж одоо зорж байна. Ер нь хүмүүс маань бол биелгээг мэдчихл байгаа л да. Гэхдээ бүр илүү одоо баг хүн болгон хийх хэрэгтэй гэдгийг л бүр ингээд ойлгуулмаар байгаа юм л да. Тийм бэ. Нөгөө нэг одоо л бид нар сүүлийн нэг 100-аад хүрэхгүй за сайн нарийн ярих юм бол 100 жилх нь л суурьшмал иргэншилд орчоод л ямаа жоохон хэдүүлэг бүдгрүүлчихэд байна шүү дээ тий. Гэтэл амьдралынх нь хэм маяг тэр чигтээ биелгээ бяцлал байсан гэж та түрүүнд дурдчихсан. Тэгээ таны яриа холдоогүй байгаа дээр за багшийн тухай ярина гэд таны ярьсан дээр нэг уулаасаа хүнд хамгийн чухал зүйл эхлээд эцэг их дараа нь багш гэж нэг гавьяатан байдаг. Холдоогүй байгаа дээр нь хоёлаа таны энэ сайхан зам мөрлөө чиглүүлсэн багш гэд эрхэм сайхан хүний тухай ярья. За тэгээ би бол багштайгаа 2023 онд таарсан. Би нөгөө хэлжсэн шүү дээ. Нөгөө Монгол онол ном ингээ заавал байх хэвээр дэлхийн хэмжээний хөв өнөө хөгжлийн онол ном би өөрөө гаргана гэж бодоо явжсэн. Айл хэзээ гаргацсан хүн маань манай гişвэсэн. Одоо Прүсрэнгийн цэцэг гэж 5 сайхан охины ээж боловсрол эдийн засгийн одоо боловсрол судлал эдийн засгийн одоо юм доктор юм хүн байгаа. Тэгээд ерөөс үе удмаараа юм боловсролын салбарын одоо юм удамтай. Тэгээд одоо Эренчингуй шавийнх нь өврийнх нь шав тийм хүн байгаа. Тэгээд цаахан багшийн маань тэр гурамсал нэмэх нэг гэдэг тэр соёл хүмүүжлийн хөтөлбөрөө өөрөө яг одоо энэ Жан Пежо, Эрик Эриксон тэ одоо Маслоугийн хэрэгцээний шатлал энэ бүхнийг дараагийн түвшинд аваадсан тийм судалгаа байна гэж одоо миний хувьд багштай итгэж харж дагсан 2022 оны 6 сараас юм уу баг
Бараг 22 он ч юм уу. Тийм байна. 22 оны 6 сараас юм байна. Тэгэхээр одоо бараг 4 жил болчихж байгаа юм байна. Мгм. Тэгээ багштайгаа уулзсанаас хойш бол бүр их нөгөө би чинь практикаараа өөрийнхөө өгөгдлөөр явж исэн хүн чинь өөрийнхөө зөнгөөр явж исэн хүн чинь яг бүр нөгөө барьж авах онл номтой болсон л доо. Тийм тэгэхээр би бол яг алтан дэд үнний аялгауг бол зүгээр өөрөө би дааж 2 удаа уншсан. Багш бол надаа яг алтан дэд үнний аялгауг бол тийм өөрөө судалсан хүн. Гэхдээ надад бол нэг тийм гэж багшийн бас нэг онцлог байд юм. Багш бол ер нь их тэгдэггүй хүн ер нь зүгээр өөрийн нээлтийн эзэн болгодог л тийм технологитой юм манай багш. Тэгэхээр намайг миний дотор би бол нээлтийн эзэн байх боломжтой. Тэгэхээр би юу нээх нь вэ гэдэг тэрийг л нээх тэр сэтэл урмаар ухаанаар тэнгэрээр энэ гурван зүйлээр ингэж тэтгэж өгч тэгээд тэнцэнэс нь ямарсан одоогийн байдлаар илүү креативитэйгээ бол би төгөлдржүүлээд явж гин явандаа тэгээд эмчнээ эзэн эрхээ олоод авахаар дараа нь боловсролын салбарт эзэн эрхээ олж авнаа л гэж бодож байгаа. Тэгэхээр эрүүл мэнд болон боловсролын салбар хоёрыг одоо нэг арга ядах тархин тусгаар тогтнол авралын гарц юм а гэдэг шиг. Тэгэхээр одоо боловсрол гэдэг чинь өөрөө тархин тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тэгэхээр гэхдээ тэр боловсрол гэдэг зүйлийн сав нь өөрөө бэлэн болсон байх хэрэгтэй шүү дээ. Энэ бие махбод сав нь. Тэгэхээр боловсрохоос өмнө нөгөө боловсруулах гэдэг процесс байх хэрэгтэй гэдэг утгаараа тэр гэртээ фид бол энэ боловсрох процессыг хийж байгаа байхгүй. Боловсрсон бэлэн болсон савн дээр бол тэр боловсролыг хийж болж байгаа юм л да тий. Тэгэхээр ингээд ерөнхийдөө логикийн дагуу ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд хийгээ явж байгаа. Тэгэхээр багш маань бол тийм сайхан эрдэмтэн хүн байгаа. Тэгээ цаг нь болохоор энэ нийгэмдэр сайхан гарч ирэх байх. Тэгээд би бас тэр багштайгаа уулзсандаа боломжтой баярлалаа. Гэхдээ миний оюун санааг задлж өгсөн бас тэрнээс өмнө их сургуулийн маань бас мундаг багш байдаг. Тэр анх нэгдүгээр курст бас яг нэг бичлэг туслах хийдэг их сонирхолтой бас надад урам хайрлаж байсан бас нэг багш маань байдаг гэдэг ингээд сайхан сайхан хүмүүс байгаа. Тий. Багш хүн бол үнэхээр хүний оюун санааг бол үнэхээр задлж өгдөг шүү, тийм ээ. Үнэхээр гайхамшигтай чиглүүлэгч. Батбол тэгээд нэг хөөрхөн борох уу. За мэдээж ээж аавын хайранд байсан эмээдэ зориулжсэн сүлгийгтэн сонсоод би нэг зөндөө олон сонссон. Бүр олон яасан сайхан гоё чамин үгийн цуглуулга биш мөртлөө сэтгэлийн яг тэр нэг мөн чанарын одоо мэдрэмж байгаад байна те. Тэгээд хоёулаа энэ сайхан хөрөлдөөнд өөрийнх нь өсгөжсөн тэр сайхан хүний тухай заавал би яриуландаа гэж бодчихсон. Тэгээд хоёулаа бага нас руу хуудасаа эргүүлээд тэр сайхан хүний тухай тэгээд Батбол гэдэг хүүхдийн энэ дотоодод байгаа тэр завлаад суудсан эрхэмсэг мөн чанар багаас нь бүр суусан уу, багаасаа бүр бясалгаж байв уу? Эсвэл таны хэлдгээр зөнгөөр явсаар хагаад 1 2 дахь курсэд тодров уу? Энэ багийнх нь насыг хоёлоо жаахан тодруулъя гэж бодож байна. Би харин сайн сандгүй маа ингээ бага насаа. Ямар ч хэлсэн би бол 18 хүртлээ аав ээжийн хайранд өссөн. Би чи хотод орж ирээд одоо автобусны дотор манай үеийн одоо 18-тэй хоёр хүүхэд хоорондоо өмсөлцгийг хараад шоконд орж илаа шүү дээ. Тэгээд их сургуулийн нөгөө дотор байранд орох гол очисон чинь манай нэг үеийн 18-тэй хүүхэд ээжийн хүнтэй хэрүүл хийж байгааг хараад би ч шоконд орж байгаа юм. Тэгээд годмаар тамхи татаад явж байгаа үеийнхнийгээ хараад би ч шоконд орж байгаа юм. Тэгэхээр намайг тийм цав цагаан өсгсөн их хамгаалж их олон юмнаас хамгаалсан байна гэж би ингээд сүүлд боддгийн. Одоо би чи эрэгтэй хүүхд мөртлөө гүн шиг өссөн байгаа байхгүй юу? Одоо гүнж ордон дотор өссөн юм шиг. Манай аав ээж тийм баян хүмүүс биш л дээ. Гэхдээ манай аав ээж хоёрын одоо намайг хайрлсан хайр, намайг хамгаалсан хамгаалалт нь өөрөө намайг тийм юм цав цагаан одоо ингэ нүмсэн цамчиг хүүхд байсан байгаа байхгүй. Одоо би бол тэгэл готорж ирээд юмнаас шок аваад ямар сони юм бэ? Ахмад настай хүний үүдээс ингэж шилж болдго юм бах та. Ахмад настай хүний нүдэн дээр тамхи татчих болдго юм бах та. Манай найзууд тамхи татчихсэн ч харахгүй шүн би найзуудтайгаа сандъя. Бид нар ингээ харахгүй шүн зүгээр тамхи сонирхоод ингээ татаад годвондоо татаад зогсчихсэн чи таанаас нэг том хүний сүүдэр гарч байгаа байхгүй юу? Тэгэхдээ бид нар сандрал тамхи хатгаж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тийм хүмүүжлтэй байсан улсууд чинь ингээд одоо гайхах нэстэй тий одоо ингээд тийм үйл явдлуудыг хараад тэгэхээр би бол 18 нас хүртлээ нөгөө их сургуулийн оюутан болтлоо тэгжил тийм л хайрын дунд одоо өссөн гадуур мадуур нэг хоноод байдгүй
гэдэг ч юм уу их сонин нэг тийм эмгтэй хүүхд шиг ч юм уу одоо Ихэр байна тийм ээ бүр өөрөө чинь хэлдгээр үнэхээр хайрын далайд. Тэгээд ирэх дураараа ерөөсөө нэг тийм л одоо би хүүхэд нас л тийм байгаа. Тэгээ миний хүүхэд насыг хүмүүс ярихдаа болстой аав ээжийг харахаар бурхнаар гүйж идэг, бурхан дээгүүр гүйж идэг. Намайг одоо ингэж нутаг мутагт очихоор хүмүүс гайхдаг шүү дээ. Ямар сони юм бэ? Би бол чамайг хүн болохгүй гэж боддог байсан л гэдэг шүү дээ. Тэгэхээр ч яста тийм хүн болохгүй хүн байсан байгаа байхгүй одоо би шиг л аавыгаа харчаар манай аав чинь хатмаа, хатгийнхаа хатмаа. Тэгэхээр чинь тэгээд бүр одоо тийм л төсгөө дураараа тийм л хүүхэд байсан байгаа юм да. Одоо хүүхэд нас гэвэл одоо би тийм л юмнууд толгойд одоо төрслөгдөж орж ирдэг шүү дээ. Би бас хүүхэд насаа айгуу гоё аав ээжээрээ яриулан даа гэдэг ингээ боддгийн очихоор асуудаг нэг л аав ээж хүүхэд байхад эргэн тойронд байсан хүмүүсээс би бас ингээ хүүхэд насаа мэдчих аммаар байгаа юм. Яг өөр болохоор ингээд хот үлдсэн тийм юмнууд ингээд ерөөсөө байдгүй. Ямар нэг подкастууд долохоор ингээ хүмүүс надаас асуудаг л да. Гэхдээ ингээд би бүр ингээ гаргаж ирж яри ихээр ингээд миний оюун санаанд ингээ ерөөсөө төрслөл ингээд орж ирдэг байхгүй. За хайраар бүүүлүүлсэн сайхан хүү ээжээ. Эмээгийн тухайтад. Эмээгийн хувьд болохоор би бол эмээтэйгээ тэр бичсэн шүлэг бол аавын маань хийж л дээ. Тий. Тэгээд эмээтэй бол би нэг жилэл билүү 2 жилэл амьдарч байсан баг. Гэтэ хэдвэр ангидаа гэдгийг сайн санахгүй байгаа. Тэр хэдвэр ангиас бол аав ээж нэг байхгүй. Нэг би нэг үеэл 2 дүүтэйгээ тэр одоо хэдвэр ангиас 6 7 дугаар анги мангу ингээх үе юм уу байсан. Тэгээд эмээ чи сайхан хоол тэгэл хоолыг ингээл яг хуваарлал бит гурав тавьчин. Тэгэнгүүт ахаал цаана бас ингээл далд хийцэн л байдаг. Тэгэл тэтгэр буухаар бит гуравт хувааж өгнө. Тэгэл ингээл ерөөсөө нэг эмээтэй нэг тэгэл сайхан хар шүл нэг сайхан ханиад манайд хүрдсэн багт чи эмээ нэг сайхан хар шүл хийгээд өгөнгүүт л идэгчдэг. Сонин л байдаг гэсэн шүү дээ. Ингээл би бас нэг тиймэрхүү одоо бас ингээд бас мартчихжээ. Би бас ингээд сонин ингээд өнгөрснөө мартчихад байд юм а. Миний хувь хүн ингээд ерөөсөө ирээдүйд төвтэй юм хүн байгаад байгаа. Ингээд ирээдүйн тоглоор ярил ингээд айгүй их төсөөлөлтэй. Яг өнгөрснөө болохоор ингээд тээдгүй хүн юм шиг байгаа. Ингээд гэхдээ яг бүр том болохоор санаж манж магадгүй л дээ. Ер нь бол яг имэтэй байсан дурсамж гэх юм бол яг саяны л тэр дурсамжууд байгаад байгаа. Тэгээд тэр шүлгээ чинь бичих үед болохоор яг имэгийн би юм уу? Тэгээд би гэхдээ ганцаараа тэгээд имэг аав ээж мэж гэх хамаатан надад имэг харах гад очсон. Тэгэл би яг тэр шүлгийг бичээл дуусахад ээж над руу залгаал за миний хүү зулаа өргөөрөө ингээд имийн ингээд өнгөрчлөө гэж тэгжсэн. Тэгээд би сүүлийн мөртүүдийг имийг яг ингээд байгаагаар бичиж явж байгаад сүүлийн мөртүүд ингээд байх болсон байгаас тэгэнгүүт яг ээж яриад тэгээд араас нь ахаад залгуулж бичээд би тэр шүлгээ дуусгачихсан юм. Тэгж тэр шүлэг бүтчихсэн. Тэгэхдээ тэр шүлэг бол бас үнэхээр бас амттай шүлэг байлгүй таны хэлдэг шиг тийм. Тэгэхээр би бол яг тийм 15 16 настай дээр бол ер нь би бол одоо их тэрийгээс хандгийг одоо бол нөгөө нийгмийн шаардлагаас болоод тарих их ажиллаад шүү дээ. Тарих ажиллаад байна. Гэтэл тэр 15 6 настай 14 мөрөвтэй үеийн миний шүлгүүд бол бүр үнэхээр бүр хаанаас ирсэн гэмээр үг мөгнүүд тийм буултууд байдаг байхгүй юу? Би бол тэрийг их сандаг. Юу ном бүтээж байгаа гэдэг тэгжсэн. Номондоо эдгээр зүйлсүүдээ ингээд дэлгэрэнгүй бас оруулвал сүулт нь бас сайхан бүтээл болно да тийм ээ. Тийм үү. Би харин гоё ном бичиж боддог юм аа. Одоохондоо болохоор яг гэхдээ фид зөвхөн зүгээр гэхдээ фид хүн гэдэг дээр төвлөрсөн ном гаргах уу гэж одоо зүгээр ингээд бичээл явж байгаа юм. Тэгээ таныг бас сая хэлсэн чинь надад бас гоё санагчлаа. Би бас хүүхэд байхдаа ийм гоё зохиолч олно гэж мөрөөддөг байсан. Өөрийнхөө амьдралаар кино хийн гэж боддог байсан.
Нас ханжийн сая таныг яхад саналаа. Ирээдүйн зам нь урт юм чинь мөрөөдөл ер нь бол биелдэг шүү те. Тэр зүйл рүү ингээд мөрлүүгээ ингээд өөдлөө дэвшээд зүтгэж яваа болохоор тэгэхээр мэдүүгийн ийм сайхан гигэн цагаан мөрөөдөл бол биелнэ гэж бодож байна. Ягаад гэвэл та хэд ч одоо сте жинхэнэ зав залуу байна шүү дээ те. Хийдэг, бүтээдэг. Тэгээ нэг 50 60 насны өндөрлөг дээр очичоод өөрийнхөө зүйлсүүдийг ингээд яг үнэн үннээр нь ингээд бичээ тавина гэдэг бол өстой амттай ном уншаад суухаар ном хүн хоёр ч өөдөөс ярьдаг те нэг ижил тал нь нэг тийм гайхамшигтай байдаг. Тэгэхээр таны өмнөөс ингээд ном ярина гэж бодохоор одоо ирээдүйд таны намыг унших хүмүүс бүр тийм үнэхээр сонирхолтой байх гэж бодогдчихэв. Харин тэгэхээр би одоо л нөгөө миний бага насыг мэдэх хүмүүстэйгээ ч юм уу уулзаж нэг нөгөө voice-ийг бичиж авдаг ч юм уу нэг тийм юмнууд хийх хэрэгтэй байхаа. Тэгвэл би өөрөө санахгүй байгаа байхгүй юу? Таны одон рeel за тэгэл видеонуудыг үзээд байж хахад ээж маань ойж өгсөн гэдэг нэг сайхан цэнхэр хөх намын сүнс тийсүүстэй ижилхэн гоё хантаад дээлээ өмсчихсэн. Одоош надад багдаад байна да гэл. Тэрийг нь ээж аав нь хараад миний өчөөстэй нэг эр хүн шиг эр хүн болж тэгээд бахархаад суудаг байх та гэд би өмнөөс нь тэгэж өөрөө адилхан их хүн болохоор тэгэж сайхан бахархаж суулаа. Тэгээд ээж аавдаа очиж ачиг нь хариулаад тохоог нүргөө золгож байхад юу бодогдож байх юм? Ээж аав нь таны хийж байгаа энэ сайхан мөртэй ажлыг ингээд хараад урам зоригийн үг хэлж байх юм уу? Манай ээж аавд чинь бас нэг жоохон дотогш байгаа хүмүүс шүү дээ, тий? Хараад л хайр нь чимээгүй л дотроо урсаад байдаг. Тэгэхээр өөрийнх нь ээж аав хайр нь ил байна уу? Өөртөд нь хэрхэн урам өгж байна? Ер нь яг миний ажлыг мэддэггүй байсан юм а манай аав ээж хоёр. Ойлгодгүй гэх юм уу? Ээж бол яг аа бол үүсгдэг тийм байжгаад тэгээд юун дээр сая нэг удаа миний ажил дээр ирж үзсэн одоо хизээ лээ саяхан 11 сард юм байна. Өнгөрдөг 12 сард юм байна. Тэгээд ирж үзээд явж байхдаа бол ер нь хүүгээ юу хийгээд байгааг ер нь бол ойлгосон байх. Ер нь их сайхан их сэтгэл санаа нэг сайхан болоод явцгаасаа. Тэгээд сая 2 дахь салбараа нийхэд нэг цэцэгт мэнчлэгээ явуулж илээ. Би бас гайхсан. Ямар хөөрхий. Тий, би бас гайхаад замаа сони юм а одоо манай ээж аав манай ихч байдгийн ингээд за яа сони ингээд за эдгээр ч бас дотроо юм бодж л байдаг юм байна гэж би бодсон. Тэгээ би ч нөгөө өөрөө илүү том юм төсөөлсөн. Би ч бас ээж аваагаа баг өнгөтний сайныг өмсүүлээд амтны дижиг идүүлээд тэнгис далаа үзүүлнэ гэдэг ингээд бодсон болохоор надад бол одоохондоо нэг тийм каптэй биш байгаа өөрт. Яг хөө мэдээж тодорхой хэмжээний ингээд хөдөөнөөс орж ирэл Улаанбаатар хотод одоо ингээд яг өөрийнхөө мөнчгөрөөр яваад идэв зэрэгтэй болж байгаа ч гэсэн яг нөгөө өөртөө ингээд бодсон байгаа зүйл маань тийм байгаад байгаа болохоор ингээд аав ээжээгээ би тэгэндээгээ бодсон нэг тэрэн дээр бас тийм амар бас нэг сэтгэл хөдлөөгүй нөгөө хоёр дахь салбараа нийж мэйсэн дээр тэгээд цагаан сараар сайхан очсон. Тэгэл ээж сайхан нэг улаан дийл хийдгээрээ хийцэн байлээ. Тэгэл манай хоёр ч яг тэгж нөгөө юу гэдэг миний хүн мундаг байна юм байна тийм байна гэдэг үг хэлэхгүй. Хэлэхгүй ер нь бол надаас нэг хүсдэг юм бол одоо ихнэр одоо нэг ачаа хармаар байна хоёул гин. Тийм юм их хүсэж явах шиг байгаа юм. Би ч гэсэн өөрөө тэр талаар боддгоо байсан. Одоо бас бодож ий нөгөө бид нар шиг нөгөө юу хүмүүс чинь нөгөө төсөөлөл мөрөөдөл ихтэй хүмүүс чинь их агаар юм байдаг юм байна. Одоо ингээд амьдрал дээр буухгүй энэ нөгөө мөрөөдөл төсөөлөлдөө амьдраад одоо гэдэг өөрийн хувийн амьдрал гэхээс илүү нөгөө эх орны тухай их боддог юм байна. Ер нь би өөрийгөө эргээ харахаар жоохон хөвгтөөс юм чинь ингээд эх орн энэ нийгмийг яа засаж сайжруулах уу гэд баг ингээд өөрийнхөө ерөөсөө хувийн амьдралыг ингэж одоо баг бодохгүйгээр тэгж ингэж нөгөө явсан байгаа аахгүй. Одоо ер нь бол юу гэдэг уул нь манай үеийнхэн чинь найз охин эргүүлээл те. Одоо ингээл явах ёстой шүү дээ уулналтай зугаац ингээд ингээд нэг юм байх ёстой шүү дээ уулнуудын 20-од наснд чинь те. Гэтэл ерөөсөө тийм юм ингээд тоохгүй зүгээр л энэ улс их орныг аврах ёстой, сайжруулах ёстой, Монгол хүний үн цэнийг нээх ёстой те. Ингээл явцсан байгаа аахгүй. Ингээл тэр жоох хөвгт үйжиж. Тэгэл одоо л би чинь
нодлон үржлэнгаас хөрсөн дээрээ буугаад гүй нэр би чинь хувийн амьдралтай тэг гэцгээд мөнгө төгрөг олохороо ч гэсэн ингээд өөртөө зориулахгүй. Тэгээд өөр юмд зориулна ингээ мөнгө төгрөг олохороо ч гэсэн одоо нийгмийн тий одоо ийм нийгмийнхаа юмд зориулна ингээд гэдэг ч юм нэг ийм сонирхол байдгийн байна. Тэгээд одоо бол бас ээж аавтайгаа санал нийлээ. За нэрэн нөгөө биецад гэрээцад төрөөц гэдэг энэ гурвыгаа зэрэг сайхан засаж авч явах хэрэгтэй. Нэр өөрийн гэр бүлийг бүтээх. Одоо хүмүүс ч надад хэлж чинь. За Батболдоо чи юу яах вэ? Одоо үнэхээр юм сайхан их орноо залруулдаг гэж бол чи гол юм хийгээч гэл хатангу баатар гэж юу байдаг юм байд ингээд одоо гэл сайхан ах нар маань ер нь өвгөд ч гэсэн одоо эхнэрийн хүчрэг олоогүй хүн эх орноо засна гэж юу байдаг юм байдаг ингээд загнадгал юм байна. Тэгэл ерөнхийдөө хөрсөн дээр бууж байна л да. Тэгэхээр аав ээж маань бол нэг тиймэрхүү байр байдалтай байна. Нэг сүрхий одоо юу гэдгийг үг ер нь их гардггүй байна. Одоо юунаас бол ээж аавудаас бол таны илдгээр тэгэл үйлдэл явж яхин тэгэл нэг хувцас хийж өгөөл наашаага явхад мах бэлдэж өгөөл тий. Ингээл манай ээж чинь тэр дундаа юм ерөөсөө би ээжигээ ингээд нэг сайхан сэтгэлээ нэгээд юм ярьж яхих яриасаа гэж хүсдгийн. Тэгээд одоохондоо бол надад бол нэг нийтгүй нэг сайхан бэртэй бол охин тэр бэртэйгаа нэг сайхан ярьж магадгүй юм. Би бол бас нэг сайхан ихнэртэй бол ихнэрээсээ бол би тэрийг бас айгүй зүгээр боддгийн гэхдээ тэр үний асуудал байх. Заавал тэгэрэй гэж хүсэхгүй зүгээр болвол ээж маань энэ олон жил зөвхөн энэ цээжиндээ тээсэн гуниг жаргал тэр бүх юмыг нэг сайхан ингээд гаргаасаа гэж би бол хүсдгийг. Маань ч гэсэн ер нь бол тэр хоёр маань хоорондоо хэр байд юм байгаа юм мэдэхгүй. Ер нь бол нэг юу яасан шүү. Аав ээж хоёр нь ийм амьдралыг туулаад те ингээд ирсэн. Миний хүн ингээд ингэсэн гэд одоохондоо бол нэг тийм юм ярилцаагүй л байна. Тий. Зам мөр нөгөө цаг нь болохоор бүх зүйл ирдэг гэдэг шиг тэгээд цаг нь болохоор ижи аав нар өөрсдөө тэгээд ам сэтгэл зүрхээ нэгээд ярина да тийм ээ. Гэхдээ ер нь гээд амьдралаас ажижээ байх нэ ер нь ярьж хэлж байх нь их зөв юм байна л гэж их ч өөрийнхөө хэмжээнд ухаарсан. Одоо тэгээд ээж аав хоёроос би бас яг өөрөө чи хэлж байгаагаар эхлээд ч мэдэхгүй л явдаг байлаа. Сүүл рүүгээ за ер нь л юмнуудаа асууж явах нь зөв юм байна шүү гэд ер нь ойрын хэдэн жил их асуудаг болчиход байгаа, хөөрөлддөг болоод байгаа. Ярих хөөрөлдөх суух энэ чинь их өөр хугдхуунууд байгаад байна шүү тийм ээ. Сэтгэл доторх мэдүүгийн илтгэр тэр гүний гүнд байгаа зүйлсүүдийг гаргаж ирж хөөрөлдөн гэдэг энэ амьдралд чи их чухал том орон зай юм байна гэдгийг одоо ч гэсэн ингээл ойлгочвол аминдаа тэмтрээл яваад байна. Соролцоод. Баярлалаа их чи. Би бас таныг их гүн мөр гэдэг энэ их гоё гүн мөр. Тэгээ гүн байна. Тэгээ мөр гаргаж амьдрна. Зүгээр нэг хорвоогийн тоосыг хөдөлгөөд өнгөрүүлчихгүй байх те. Гэл ингээл тэгэл таны тэр над руу явуулсан урилганы үг мүг одоо ямар гоё нэг тийм сэтгэл дулаахан уран тансаг нэг тийм яруу байгаа байхгүй юу. Одоо бид нар чинь тийм юмар ингээд дутчих шүү дээ. Бид нар ч одоо ингээд оюун санааны хувьд ингээд яруусах тийм юм хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо нөгөө газартаа гавлагдаж газартаа гаргацсан гэдэг чинь юу гэдэг лээ багш бас нэг юм яриад идэв. Тэгэхээр ийм хаяа нэг юм гоё таны хэлдэг шиг гоё хөөрөлдөх хөөрөх те. Одоо заавал газар дээр ингээд буугаад ах шаардлагагүй нэг сайхан ингэж одоо оюун санааны хувьд ингэж хорвоо ертөнцөөр аялах тэр тэнгэр чадвал тэр дээшээгээ гарах иймэрхүү юм хүнд ингээд заавал байх хэрэгтэй юм шиг байна. Аяа. Тэгэхгүй бол бид нар сүүлийн 35 жил хөх мөх тэнгэрээс заяатай ийм өндөр яагаад тэнгэрлэг заяатай гэж хэдийдээ тийм сайхан дэлхийн эрдэмтэд хэлээд өглөө. Та нар бол удаасаа нүүдэлчин сэтгэхүйтэй учраас та нар хятадд одоо хүртэл эзлэгдээгүй ингээд орь те охиороо ингээд байж байна. Тэгэхээр өөрсдийнхөө энэ тунмал зүйлсүүдийг ойлгоцгоо гэд гадны монголч эрдэмтэд дуу авалцсан ярьцгааж байх юм. За. Тий, гэтэл бид нар чинь тэр гайхамшигтай оюун санааны оргил болсон өвөг дээдсийн үрсэн байж үрээ тарьж явахгүй бол одоо хөх нуруут болж төрсний хэрэг юм блэ дүү минь ээ.
Тэгээд зочдуудаа ингээд судлаад явж байхад миний дүүгээ хийж байгаа үйл ажиллагаа үнэхээр сүнсийг маань соронзон мэт татсан. Яагаад гэх юм бол Монгол ялангуяа эр хүний сүлд хиймэр одоо нэлээд дороотчод байна гэж яриад байгаа. Гэхдээ 21-р зуунд одоо бит хоёрыг хөөрөлдөг энэ цаг үе хүртэл алдаатай ч оноотой ч аав нар маань тэрийг нуруундаа үүрсээр л ирсэн. Цаашдаа энэ сайхан зүйлийг үүрээд явах сайхан залуучуудыг миний дүү бас тодорхой хэмжээгээр бэлдээд явж байгаа надад их үнэхээр таалагдсан, сэтгэл зүрхийг маань татсан. Тэгээд их чинь хөөрөлтөй гэж урилга явуулсан. Тэгэхээр за ирчүүдүүд мэдээж миний дүүдээр орж ирж уухаалж байгаа. Тэгэхээр ирчүүд ингээд хоорондоо суугаад хөөрөлдөд уухаалахад та нар маань яг юуг хамгийн их голчилж ярьж байна? Монгол хүний оюун санааг их голчилж байна уу? 5 цасгаар тогтнолоо голчилж ярьж байна уу? Юун дээр их төвлөрч байна вэ? Юун дээр одоо нөгөө уулзж байгаа яг гэртээ фит дээр болохоор одоохондоо бид нар бүр тэр төвшөнд ингээд яг би нөгөө дүүнертайгаа их ярихыг хүсэж байгаа. Гэхдээ дүүнер манаас одоохондоо тийм амар сүлээж авч чадахгүй байна. Тэгэхээр хөнгөнд тааруулахыг хичээж байна. Гэхдээ бүр яг энэ талаар ингээд одоо ярьдаг яг 5 дугаар тогтнол дээр бид нар анд болцох хэрэгтэй шүү гэх төвшөнд ерөнхийдөө одоо ганц нэгхэн харилцаанууд байна. Ер нь бол тэгэхээр одоохондоо бол нөгөө яг гэртээ фитийн хүрээнд бол бид нар нөгөө хитрхи нөгөө хүмүүсийг яахгүй тулд нөгөө дасгаж яахын тулд ямар ч байсан ихний ээлжинд бид нар баатрын бие махбодыг одоо ирчүүд дээрээ бол бидний баатрын бие махбодыг одоо бүтээх ёстой. Тэ гэдэг илүү тэр бие организм талаас нь явж байгаа юм. За тэгтээ ардаа санаагаа хэлээд ерөнхийдөө бид нар ийм сэтгэлгээ санааны хувьд бол ийм байш шүү гэдэг ингээд явж байгаа. Тэгээ өчигдөр бол буж авахтайгаа одоо дэлхийн нөгөө ультра марафоны 22 удаагийн аварга буж авахтай яриа суухт бол харин өөр төвшнийг ярьж байгаа юм. Өөртөө бид нар дэлхийн төвшөнд байх хэрэгтэй. Буж авах ч өөрөө дэлхийн 22 удаагийн аварга учраас дэлхийн хэмжээний хүн дэлхийнхаа юмыг ярьж байгаа юм шиг. Тэгэхээр дэлхийн хэмжээнд яаж хүүхдүүдэд бэлтгэх үү? Хүүхдүүдэд гол нь кодлох хэрэгтэй байна, тийм ээ? Одоо ингээд чи дэлхийн хэмжээний чи ерөөсөө л дэлхийн хэмжээнд зэтг. Хийж байгаа юмаа дэлхийн хэмжээнд л хийнэ гэж бод. Дэлхийг манлайлна гэж бодно. Францын алдарт хүмүүс босоос гэдэг шиг ээжүүд нь, нэмэнэр нь одоо энэ хүүхдүүдээ ингэж кодлмор байгаа байхгүй. Ингээ хүүхд байхаас нь гидэх ч юм уу ийм юмыг ингээд буж авах эднэртэй ярих тохиолдол байна. Би багштайгаа уулзах үедээ бол нэлийн өөр төвшин юмнууд ярьдаг л да. Тийм. Тэгэхээр одоохондоо бол нөгөө манай залуучууд дундаа бас иймэрхүү юмыг ярих гэхээр нөгөө манай залуучууд чинь нөгөө яг ахуйтайгаа зурлаж байгаа хүмүүстэй чинь ийм юм ярихаар бас одоохондоо хэцүү байна. Одоо яг л нөгөө 2 3 хүүхэдтэй болцсон эхнэр хүүхэдтэй одоо ингээд байж байгаа хүмүүстэй чинь сүрхий юм яриад байхаар хүсэл нь байгаа дотроос нь сэтэл нь хөдлөөд байгаа боловч буцаад ингээд нөгөө унж байгаа уналтууд айгүй харагдчихээн. Тэгэхээр тэгтээ бас манай үеийнхэн дотор мундаг манай нүүдэлчдийн бяцлагчдын мөнх ахшигтайгаа сая танилцлаа. Ер нь бол битээр илүү дотн танилцъя гэд ярьж байна. Тэгэхээр бид нар зэднэргээд ерөнхий нэг юм уучраа олдсон одоо үеийнхэн хоорондоо нийлээд нэгдэд явбал нэлээ уухатай сүртэй урагшаага явах бах. Тэгээ тэрийг бол бас маш их хүсэж байна. Тэгээ бас мундаг манай Чингис юуны нөгөө Чингис менежментийн манай Тэнгис байна. Тэгээд манай нүүдэлчдийн бяцлаглалын мөнгө гайхамшиг байна. Тэгээ бид нар ч нөгөө нэгнийгээ сайхан мэдээд заастаа хамтдаа юм хийх улсуудтаа гэд явдаг мөртлөө одоохондоо тус тусынхаа экосистемийг бүрдүүлээд эднэрийг нийлүүлэх юм дээр арай очиагүй. Тэгээ бид нар ингээд очиод бид нар цуг суугаад эхлэх юм бол ер нь л юугаар ярина л да. Одоо тэр за хэдүүлээ бол манлайлнаа л гэж үзнэ л дээ. Ер нь бол их он жилүүдэд бол одоохондоо бол өөрсдөө бэлдэж гин, өөрсдийнхөө комьюнитиг, цэргүүдийг, арвтыг оюун санааг бэлдэж байна. Соёлоо би бол гэртээ фит дээр өөрийнхөө соёлыг бүтээгээд явж байгаа. Тэгж байгаад ингээд сайхан хүч авах байхаа. Гэтэ тэрийг бол хурдан байлгахыг бол үнэхээр мөрөөдөж байна. Тэгэхээр ч одоо ч бид нар нөгөө энэ зэрлэг капитализмд ажиллаж байгаа болохоор чинь энэ зэрлэг капитализмаас чинь гоё юм ариунаараа бадамлынхаа цэцэг шиг гарч ирнэ гэдэг чинь өөрөө том сорилт байгаа байхгүй. Хүмүүс айгүй их манай үеийнхэн мундаг хүн ингээ найзуудтайгаа уулзахаар муу санаа суудсан байна. Илүү их нөгөө бизнес талаас толгойн ажиллаад байна. Ахнар махнар бас илүү их бизнес талаас толгойн ажиллаад байна. Нөгөө нэг сайхан саруул ухаан нь жоохон бүлэнгартай байна. Тэгээд ингээд ерөөсөө энэ чинь
асуудлууд айгүй их байгаа байхгүй. Одоо манайхны нөгөө юунд нөгөө гидсэндээ одоо асуудалтай байгаа шиг тархиндаа бас тийм бохирдолтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр айгүй их цэвэрлэгээ маш их юм цэвэрлэгээ хийх хэрэгтэй юм байна. Өөрөө их цэвэрхэн байхыг байн санаж явахгүй бол одоо ингээ өөрийгөө ингээ анзаарахаар бас маш их бохирдож байна. Өдөр болгон өөрийгөө цэвэрлж явахгүй бол өдөр болгон л оюун санаа бохирдож байна. Өдөр болгон л халдлага төртөж байна. Тэгэхээр чи нэлийн тийм сорилттой гоё байгаа байхгүй гэж. Харин тийм ээ. Мөнх гайхамшиг тэгснээс би нүүдэлч тэмцлэгийн мөнх гайхамшиг багшийн шавин юм байгаа. Оо за. Тэгээд намайг энэ 23 оны 4 сарын 3-нд гүн мөр хөөрөлдөөнөө эхэлсэн байхгүй юу. Тэгээ намайг ингээд тууштай явж ийн гээд багш сайхан намайг зүүмэр шагнасан. Тэрнээс биш нөгөө 40 минут ярьчаа тасраад 40 минут би дахиад яриад дунд нь холбогддог байхгүй юу. Тэгээд ингээд өөрийнхөө энэ зүйлд ингээд тууштай явж байгаа актын шагнаа гэд зүүм авч өгөөд тэгээд би та нартайгаа яриад байгаа. Гоё юм урт яриад байгаа шүү дээ. Харин тийм ингээд нөгөө хийж байгаа хүнийг дэмжин гэдэг бол үнэхээр хараатай хүн тэгдэг тийм ээ. Тэр орон зай ингэж онож хардаг. Тэгээд тийм сайхан хүмүүсийн хүчин сэтгэлээр та нартайгаа хөрөлдөж байгаа. За гялал харин тий саяхан мөнх гайхамшигтайгаа танилцсан. Тэгээ битээр нэг хэдэн насны хоорондоо зөрүүттэй тэгээд ах дүүс болох юм уу, анд найзууд болох юм уу, тэрийг дараагийн уулзалтууд үйл хэрэгүүд шийдэх байхаа гэж одоо явж байгаа юм. Харин тий цаадахчаа юун дээр би бас их баярлаад байгаа юм. Яг бодоод явж исэн юг одоо үгдийн мөнх гайхамшиг маань бол ингээд бясалгал энэ гоё сүнслэг байдал талаас нь их гоё хийсэн байгаа энэ үйлдэлч дэмслэхэд гээд. Миний хувьд бол бие махбод талаас нь энэ савын бэлтгэх талаас нь бол нэлээд гоё хийгээ явж байгаа гэж боддог. Энэ хоёр зүйл нийлэх юм бол нэлээд бас урдыг авах гэж бодоод байгаа. Тэгээ цаадагч хүмүүс тэгж бодож байгаа. Тэгээ бид тээр нэг л уулзсан. Одоо тэгээ дараагийн уулзалтыг би мөнх гайхамшигаа өөрийнхөө Баатар подкастт дүрсэн. Мөнх гайхамшиг намайг өөрийнхөө нөгөө тэр чонжинд хийж байгаа ажил дээрээ үрсэн. Тэгээд тэр чинь 7 хоногийн өмнө уулзлаа. Тэгээд дараагийн 7 хоногоос нөгөө морь мал нөгөө нохоо хүрээ идэх байх. Тэгэхээр сайхан ирээрэй гэлтгсэн. Оо хороо ямар сайхан. Дараагийн 7 хоногоос бид тээр сайхан уулзах байхаа. Асал нэг сонирхолтой байх. Тийм байна. Чингис Майнцэнтэй Тэнгис агштай би өмнө нь 2 дахь удаага хөрөлдөжсэн. Одоо урилга өгсөн байгаа. Тэгж байгаа заваараа нэг хөрөлдөх байх. Тэгэхээр яг ингээд нөгөө цаг нь болохоор бүх зүйл эвлэж нийлдэхийн адил та бүхэн маань хоорондоо уулзаад хөгс ирэхүй ингэж одоо халсын эргэл дээр эргэж байгаад үнэхээр талархалтай байна. Наад чи үнэхээр сайхан мэдээ байна шүү. Харин тий. Тэгэхээр ямар ч гэсэн бид нар бол нэг нэгнээс хойшоолоор хараад явж байгаа тоочглоод би бол тэгдэг. Би тэднэрээс тэгдэг байх гэж бодож байна. Өмнө нь бол Тэнгистайгаа бол өмнө нь 1-2 удаа уулзчихсан. Мөнх гайхамшигтайгаа 1 удаа уулзсан. Тий. Тэгээ өөрч одоо судрын клубийнхантайгаа би бас 1 удаа уулзсан. Тэгээ манай судрын клубийнхан ч бас мундаг шүү дээ. Бас агуу өвгдийн сургаалыг тосоод онл номыг хийгээд явж байгаа. Тэрийг уншаад дэлгэрүүлээд явж байгаа мундаг залуучууд байгаа. Хяан бүлгэм гэж байна тийм ээ. Их Монгол язгууртан дээр нэг очсон гэдэг. Ингээд тэгэхээр ерөөсөө сайхан энэ тэндгүү гой гой юм бүлгхмүүд үүссэн явжлаа л да тий. Тэгээд сайхан болох байхаа. Тэгэхээр харин нөгөө бид нар чинь өөрсдөө ямар цацах вэ гэдэг үнэхээр том одоогийнхоор бол асуудал гэх юм уу, их бодууштай, анхааруулжтай зүйл юм шиг байна. Тэгэхээр хин нь хаана нэг бодолтой гүн хөрсөнд нэг зөв ингээд хэдүүлээ өрслүүлээд л яваад байгаа юм байна. Сонсоход үнэхээр таатай байна. Харин тий. Тэгэл дээрэс нь одоо манай багш байна гэл ингээл тэгээд нөгөө манай би чинь Тэнгэрийн сургуульдаа сурж исэн улмаа ах байна. Тэнгэрийн сургуулийнхан байна гэл ингээд ер нь бол маш нөгөө мөнх саруул нөгөө ерөөл таливдаг мөнх саруулгаа байна тий. Одоо өвөр хангаад ингээд явж гин бас мөнх саруулгаа бас шавгээд манай дээр Монгол улсын алдар туяач хин гэлээ бас нэг ах маань ирсэн. Ингээд ерөөс ингээ харахаар энэ тэндгөө сайхан би саяхан явж байгаад өвөр хангаад бас нэг мундаг айлд орсон. Ер нь их маш их монголчууд сэрж маш их юм хийж байгаа юм байл шүү хүмүүс. Тэгээд их үнэхээр их юм хийж байгаа юм. Энэ тэнд төсөөснөөс их хүмүүс юм хийж илээ.
Тэгэхээр тэрэнд маш их баярлалаа. За өөрөөхөө зүгээр уртхыг хийгээ явъя. Тий. Тэгээ гол нь өөрөөхөө сэтгэлийг бэлдээд байгаа байхгүй. За хэвээ нөгөө монголчуудын нөгөө барын сүйд байснаас батганы толгой бол юм бол тэнэг юм л хэрэггүй шүү тий. Яг Нөгөө хэвээ бүхс нь болох хэвээ бол бүхс нь болъё. Одоо өөрийгөө би бол тэгэл яг бэлдээ явж байна. Заавал тэр хаан, жанжин тий. тоон байх гэдэг шаардлагагүй тий. Тий байхгүй. Зүгээр би яг тэр энэ Монгол улсын одоо илүү хүчрэг болгоход зүгээр миний өгөгдөл өөрөө юу байна? Юуг чадж байна? Чадахгүйхан өмнө сайхан ингэчдэг. Чадж байгаа дээрээ сайхан за зүгээр байгаараа гिचдэг те. Нэг ийм нэг гоё хүн болж төлөвшгөөсөн доо гээл өөрийгөө бэлдээд явж байгаа. Орон зайнда эзэн шиг эзэн байх тийм ээ. Тий. Цэрэн цээжиндээ бөөрн бөксөндөө байхад л бүх юм болоо явчих юм биш шүү дээ. Тий, ерөөсөө манай өмнөх үеийнхний гаргаж байгаа алдаануудыг ингээ анзаараад хар бүгдөө л хаан болохгүй бол бүгдөө л гатан болох гэж шүүгээл бас нөгөө энэ сайхан үнцэнтэй юм ингээд буруу ойлгуулад байгаа байхгүй тий хүмүүст. Харин тий. Тэгээ та хоёрын хөрөлдөө ингэж ярьсаар байж байгаад амгалан гэдэг зүйл дээр л Монголын амар амгалан Pax Mongolia Pax Mongolia их Монголын амар амгалан яг тэр тухай хоёулаа ингэж сайхан хөөрөлдөд байна. Тэгэхээр за нэлээд наашин татаад 20 наашин татаад ярих юм бол Дээс Сүхбаатар юу жанжны хэлсэн үг байдаг шүү дээ. Энэ их оронд бол эзэн юу иргэн бүхний оролцоо чухлаа гэд. Тэрийг арай жоохон наашлуулах юм бол одоогийн хүүхдүүд ойлгох хэлээр хоёулаа хэлнэ гэх юм бол нэг нь нийтийн төлөө, нийт нэгний төлөө гэд. Нөгөө амь уул нь ингээл яваад л байсан. Тэгээд жоохон 90 онд тасруудаа гэтэл жоохон сарниж ягаад одоо бүр буцаад амь бүхтэйгээр ороод ирж байгаа. Энэ нэг гоё таатай үйлсэл дунд байгаад байна. Гэвч жоохон нийгмийн яг бараан талыг хэрвээ одоо ингээд өөрөөсөө нь асууя гэвэл чимээг өхөн төр ургаж байгаа соёолж байгаа хөх амин чанаруудыг хүмүүс мэдхгүйгээр эсвэл сошиалаар нь тэгж их муу муухай юм цацаад байна уу? Үнэндээ монголчууд сэтгэхгүйгээр үнэхээр дор байна уу? Тэрийг одоо та яг дунд нь буцлаж байгаа хөдөөнөөс хот руу орж ирсэн энэ их ялгамж дунд юу гэж харж байна вэ? Миний хувьд бол ямар ч байсан их сайхан ерөөсөө хөдөөч тэр хотод орж ирээ тэр дандаа сайхан хүмүүстэй таарсан. Ерөөсөө. Тэгэхээр би яг л тэргээрээ л одоо би сүүлийн 9 саяхны хүртэл 25 оны хүртэл яг тэргээрээ төсөөлж амьдарч байсан. Одоо ингээл дандаа сайн хүнтэй таараад дандаа ингээл сайхан явж ирсэн чинь 2026 оноос ахуулаад нэлийн хар бараан зөвлөлтөй бас таарж байна. Тэгэхээр яг юу тал нь одоо ингээд сайхан сэрж байгаа ийм сайхан тал нь байна. Гэхдээ нөгөө талдаа үнэхээр нөгөө ухамсаргүй тий харанхуй бүрхий тал нь ч гэсэн бас байна. Тэгэхээр одоо бол би одоо бол ямар дүгнэлтэнд хүрч байгаа гэхээр ерөөсөө хүүхд рүүгээ бид нар өнгөх хэрэгтэй. Одоо ерөөсөө дээшээ бол хэцүү өнгөрсөн. Одоо тань шиг ийм одоо гэгэрэлтэй сэхэрэлтэй одоо юу гэдгийг нэг 30-аас дээш насных нь бол тэгэл тэр тодорхой хэмжээний хуваараа тэгэл өнгөрөх байх. Тэгэл тэднийг засаж залруулна гэдэг бол ер нь бол бас үнэхээр боломжгүй байна. Онл номны үүднээс үнэхээр боломжгүй байдаг юм байна. Одоо ингээм амьдрал дээр харахаар ч гэсэн тухайн хүн өөрөө маш шийдвэр гаргаж яг дотроосоо ч юм уу ямар нэгэн байдлаар өөрөө л үнэхээр өөрчлөгдөе. Үнэхээр ингээ гэж сэрж сэтгэж шийдвэр гаргаагүй бол 30-аас дээш насныхыг бол одоо тэр ухамсарын байтугай зүгээр биеийг өөрчлөх өөрөө айгүй хэцүү байна. Тэгэхээр одоо ерөөсөө хүүхдүүд л ерөөсөө үр хүүхдүүдээ л хүмүүжүүлэх тэр дундаа одоо дөнгөж төрж байгаа хүүхдүүдээс ахвалаад маш их энэ залуу хүмүүст одоо манай үеийнхэнд те маш их боловсрол олгох ярих нээлттэй байх ерөөсөө тэгжижил одоо баг дөнгөж одоо төрж байгаа хүүхдүүд дээр энэ хуулс орн босч ирэндээ гэж харж бид нэр тэр хүүхдүүд рүү юм хийхгүй бол ер нь бол одоо өнгөрсөн гэж харагдаад байгаа. Тэгэхээр нэг тийм юу тавихаа байцсан одоо тийм нэг гоё одоо анх их ч гэдэг ч юм уу нэг тийм ихтэл найдар тавихаа байцсан. Одоо зөндөл хувийн сургуулиуд байна. Улсын сургуулиуд байна. Мундаг бизнесмэнүүд байна. Улс төрчтөн байна.
яа харахгүй сайнуд нь цөөхөн байгаа даахгүй. Дийлэхгүй нэг шараад байгаа юугаа муудлаа. Дийлэхгүй юм байна. Тэгэхээр одоо манай үеийнхнаас ч юм уу бид нар нэгнийгнтэйгээ жоохон эгоогоор үзээд авахгүй ив зүгээ олох. Тэгээ манахаас хойш одоо дөнгөж 10 настай одоо дөнгөж төрж байгаа энэ дүүнрээга эхнээс нь сайн боловсруулах. Тэ? Тэгэхгүй л бол ер нь бол тэгтээ их Монголын заяа өндөр гэдэг тэргээрээ л явж байгаа бах. Одоо тэнгэр заяатай гэдгээрээ л явж байгаа бах. Тэрнээс л бид нар бол эвгүүдвэл эвгүүдхээр болцсон нийгэм харагдчих сая үе дэнгийн дээрлэлт гээл яаж юм те. Тэгэхээр чи ингээл ер нь бол бүтэн бид нар үеийг алдаж байгаа байхгүй. Бид нар бүтэн нэг үеүүдийг бол ингээ алдаа л байгаа. Яг. Тэгэхээр дараагийн ахад нэг үеийг одоо бол энэ 15 6 тамгууч бас л хэцүү харагдаж байна шүү дээ. Одоо ингээ харахад чи бас л эвгүй байна. Тэгэхээр тэрнээс хойш үе рүүгээ бид нар өнгөж засахгүй бол хэцүү баха. Тэгэхээр хувь хувьдаа энийг ухамсарлаад хувь хувьдаа нөгөө маш юмудаа хийх хэрэгтэй мэн гэж би харсан. Тэгэхээр сошиал дээр одоо миний сошиал руу ч гэсэн ингэж нөгөө одоо илүү зоригтой болох гэдэг шалтгаан таны урилгыг хүлээж авч байгаагийн шалтгаан ерөөсөө өөрийгөө маш их голдог байсан. Тэ одоо би бас маш юм замбраагүй ярьж магадгүй. Би өөрөө таны нөгөө энэ урилгыг хүлээж авахтаа бодсон хамаагүй би амаар гарч байгаа. Ерөөсөө би бодохгүйгээр амаар гарч байгаа бүх юмаа би гаргаадах юм. Тэ тэгээд угаасаа тэгжиж л зэгцэрнэ. Тэгэхээр аль бол хурдан үгээ зэгцэлж ийж, бодлоо зэгцэлж ийж, нийгэмдээ олж авсан тодорхой хэмжээний байр сууриа ашиглаж энэ хүмүүжлийн талаар Баатар Легаси гэдэг ч юм уу те ингээд өөрөөрөө ингээд энэ санаануудыг ингээд маш их өгж явах хэрэгтэй мэн. Энийг бол ингээд хариуцлага гэж хүлээж авчиад байгаа юм. Одоо энэ дотроос бол тийм мэдрэмж ингээд хилээд байгаа. Тэгэхээр ингээд сайхан ярихаар эрчим энерги нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхгүй за би болоогүй, би түүхий байгаа гээл ингээд байсан чинь бас болохгүй юм билээ л дээ. Альва нэгэн өөрчлөлт чи айхтар тийм өнгө цацруулаад туяаруулаад орж ирдэггүй шүү дээ тий. Чимээг өхөн газар доороо ингэж үндэслэж байгаа. Та бол газар доороо үндэслээд соёолоод тэнгэрлүүгээ ингэж цойлоод ишин гарч ирээд цомирлогын дээшээ явдаг тийм жамын дагуу явж байгаа. Тэгээ одоо бол таны хэлдгээр сайныг ярьж ижил бүгдөө сайн болно. Тэрнээс биш мууг ярьж байгаа сайн болж исэн тохиолдол хаач хизээч байдгүй юм билээ. Тэгэхээр хэдүүлээ сайныг ярьж ээж, сайныг уухалж ээж, сайн юм хийж байгаа хүмүүсээ бие биенээ дэмжиж ээж, хүлээн зөвшөөрч ижил бүгд хөгжих юм байна гэж одоо хүн бүхэн ухаардаг болчлоо. Тэгэхээр чадлынхаа ирээр нөгөө хортой үг байгаа шүү дээ. Төрийн төлөө огт нь боож өгнө. Хүн бүхэн боож өгөх хэрэгтэй. Тэгжээж хэдүүлээ. Их орн маань нөгөө хөгс ирхүй дэлхийд амар амгалан бэлгэлэх 900 маань ирчээд байхад хэдүүлээ дуурахгүй байхаагаас энэ бол асар том алдаа хувиа хичээсэн бүр маш том за буддын ухаанаар бол нүгэл болно. Тэгэхээр хэдүүлээ тэгж хэрхэвч болохгүй. Дор дороо юм чадах зүйлээ чинээнд нь тултал чин зүрхээрээ хийх ёстой. Тэгэхээр та бид хэдийн зорилго бол чимээг өхөн шиг тал талдаа бүрэлдээд л явж байгаа юм байна. Тэгээд яг ингээд биеийг урлана гэхээр хүмүүс таны биеийг харчаад Зүгээр за та. За биеийг урлана гэхээр хүмүүс яг бодит таны биеийг хараад за 6 гэдсний 6 булчин гараад иржээ, 2 толгойт нь гараад иржээ. За өстэй 6 сарын дотор 3 сарын дотор тийм болно доо гэд ороод ирэхэд нь би сэтгэл оюун гэсэн 3 зүйлийг нь гурвангийн сайхан засах нэ гэж ерөнхийдөө ухаарч болох уу? Нилээн товчоор. Бодно. Одоо бид 6 хүслийг манай гэртээ бид 6 хүслийг гүйцэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс бол одоохондоо нөгөө яг өөрийнхөө өмнөх зорилгыг харж гоё бие махбодыг ингээ харж орж ирнэ. Тэр энэ Монгол хүнийг бүтээх юм тэрний хойно яваад шүү дээ. Тэгээд ерөөсөө манайх бол тодруулаад хэлчихээ эрүүл энхийнх нь хүслийг гэртээ бид өгж байгаа. Эрүүл энх байх тэр эрдэм боловсролын өгж байгаа. Энэ хоёрын эрүүл өөрөө ийм үр дүн үзүүлээд эрүүл байгаад энийгээ өөрөө боловсруулаа болгож авсан тохиолдолд энэ хоёрын нийлүүлээд эд ахуй бүрдүүлэх боломжийг олгож байгаа. Гэртээ пидийн хамтрагч болж гин, гэртээ пидийн багш болж гин, одоо гэртээ пидийн салбарыг эзэмсэж гин тий. Тэгээд энэ дотроо гэр бүл бид нар бол гэр бүлийн оруулж ирэх бодлого маш их явуулдаг. Тэгэхээр хань үрийнх нь нөгөө хүсэл дүүрж эхэлж байна. Хань маань ирүүл байгаасаа, үр маань ирүүл байгаасаа, үр маань боловсролтой байгаасаа, үр маань хүмүүжлэлтэй байгаасаа, зүв сайхан байгаасаа гэдэг хэрэгцээг дүүргэж байна. Тэгээд нөгөө андын хүсэл хэрэгцээ, харилцааны хүсэл хэрэгцээг гэртээ дотор дүүргэж байна. Тэгэхээр энэ 6-аг зургуулны гэртээ экосистемээр л бүтээж байгаа байхгүй юу?
Тэгээд явандаа заавал гэртээ фидээр харьцаглаад авахгүй тэр эзэн эрхийг нээж өгөх гэж хичээж байна. Бид нар гэртээ фид дотроо хүмүүсийнхаа тий за чи юун дээр эзэн эрхтэй байхаар тэр эзэн эрхийн гоё мэдрэмжийг аваадах гоё тэр багш гэдэг хүний мэдрэмжийг аваадах хүнээр хүндлүүлэх тий тэгээд хүний өмнө итгэл хүлээх хүнээр хайрлуулах буцаагаад тэр хайрын хариуцлагатайгаар буцаагаад чи өөрөө гिचэл зүтгэлээрээ хариулах тий энэ бүхний одоо тэр хамтын хариуцлагын үр дүнгуудыг мэдрээд эхлэхээр хүн бүр томорч эхэлж байна. Одоо манай дүүнэр бол би бол дүүнэрээ бүр дэлхийн хэмжээний болох гээд ингээ багаас ингээ гिचэж авах. Тэнгүүд одоо бол дүүнэр итгэж эхэлж байна. Тэ? Тэгэхээр их гоё болж байна. Тэгээ цаашлаад нөгөө инх хамгаалан мөнх орших гэдэг хүслүүдийг бол одоо энэ Баатар Легаси төсөл томрох үед бол олон эзэн эрхээ олж авсан хүмүүс нэгдээд тэр инх хамгаалан тэр мөнх оршихыг бүтээн гэж харж байгаа. Тэгэхээр ингээд ерөнхийдөө юм логик дистралалтай орчин үеийн тэр шинжлэлийн шинжилгээ ухаан, хөдөлгөөний шинжилгээ ухаанд байна. Тэгэхээр бид нөгөө гол нь гэртээ бидээ онцлог суурийг хийж байгаа байхгүй. За чи агуу мөрөөдөлтэй, чи дэлхийг өөрчлөх хэмжээний мөрөөдөлтэй байж болно. Тийм чадвартай байж болно. Чи тийм сүнстэй байж болно. Гэтэл чиний бие чинь тэр сүнснийхээ эрчим энергийг даахгүй бий байвал яах вэ те? Тэр эрчим энергийг даах хэмжээний биеийг савыг бэлдэх хэрэгтэй байхгүй бид нар. Гэдэг ч юм уу тэр үүднээс бидний логик бол тэндээс нь эхлээд байгаа. Биеэс нь эхлээд. Чи бие өөрч бие бэлд ирчил. Одоо дээр үед бол тэр юу хабуул хаамааныг одоо бүтээхэд тэгж нөгөө юуг нь яахын тулд тэр одоо онгод юуг нь тэр эрчим энергийг хүлээж авах тэр бие организм ингэж бэлддэг байсан байгаа байхгүй бүр ингэж чирэгжүүлж те тэр овоо мовоо тойруулж гүүлгээл хоол гүүлгээл ингээл тэр зас масанд яагаад ингээл тэр биеийг маш ингэж чирэгжүүлж ингэж нөгөө бэлддэг байсан байгаа байхгүй тэгж тэр нөгөө энергийн сүлдлэгээ бүх юмудыг ингэж явуулдаг. Тэгэхээр манай нөгөө Монгол философич онцлог зүгээр ингээл завил суугаа за би бол юу ч биш. Миний сүнсэл чухал Монгол гэдэг ингэж нөгөө тууширдгүү те бие маш хүндэлдэг энэ бүгдийг хоцлуулж чаддаг байснараа одоо нөгөө юу чин бидний нөгөө энэ нүүдэлчдийн философийн үнсэн чин тэндээ байдаг юм л ш. Тэгэхээр одоо манай юуны гэртээ фидийн тангарган дээр хүртэл байдгийн би өөрийнхөө биеийг хүндэлнэ. Учир нь энэ миний амьдрах цор ганц гэр гэж байгаа. Аяа. Тэгэхээр энэ миний амьдрах цор ганц гэр гэд хэлхийг хүн болго өөрөөр хүлээж авч болно. Гэхдээ энэний цаанд философи утга явж байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр энэ гэр юм байна. Тэгэхээр би энэ гэрээ сайн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ гэр дотор гэр гоё байх юм бол гэр дотор амьдрах тэр сүнсэнч бай. Би миний гэр гоё байх юм бол би өөрөө гэр дотор гоё хаппи амьдрна үстэй тий. Миний гэр ингээд салбайцсан, нурдсан, онцгүй байвал би таагүй л байна үстэй тэр гэр дотор амар байж чадахгүй шүү дээ. Амгалан байж чадахгүй. Тэгэхээр чин тэр сүнсээ амар амгалан байлгаж чадах тэр яах гэж ирсэн тэр даалгаврын гүйцэх тэр тий чи хэдэн хоног өлсөхгүй яв гэхэд тэр үл даах би тий чи юм ингээд тэрийг өргөө даах би мах булчин юм ингэж бүтээж өгөх хэрэгтэй байхгүй тий. Тэр гэдэг утгаар энийг ярьдгүй л дээ би зүгээр тантай ярьж байна. Ярих цөөх хүмүүстэйгээ ярьдаг. Ерөнхийдөө зүгээр энийг ярьсан яриаггүй нөгөө бидний тэр хийлгэж байгаа гэр идүүлж байгаа хоол угаасаа өөрөө тэр энийг хүн ойлгосон ойлгоогүй байсан ч цаагаараа нөгөө хийгдэж идэг болохоор явж идэг. Харин хүн сонирхоод ирэхээр ингээд ийм учиртай одоо адаглал гэртээ фид гэдэг нэрний ард чинь маш их юм байгаа байхгүй тий. Тэгээ ийм учир шалтгаанаар албаар ингэж нэрлсэн юм гэд ингээл нөгөө задраад эхэлдэг байхгүй. Тэгэл гэр гэдэг бол гэгэрх орон за саяных шиг гэр нь буцаагаад өөрийнх нь бие хэлж чинь тий. Одоо хүмүүс зөвхөн гэр яваад би зөвхөн энэ байран дотроо фид байх юм байна гэж бодоо явжсэн чинь буцаад бүр саяны үг рүү ороод ирэхээр миний энэ би чи өөрөө гэр юм биш тий. Тэгээ тэр гэртээ фид гэхээр бүр цаашлаад би энэ гэр дотроо тий тэр ахаа тэр гэр дотор байгаа тэр сүнсийг яг гэдэг рүү оруулж ярьж болж байна тий. Тэгэхээр нэгсэндээ нөгөө монголчуудын нөгөө ширхэггүй болтол задлаад цаагаад төгс юм бүтээдгээ гэдэг шиг л одоо миний хувьд бол өөрийнхөө бяцхан оюун ухаанаар монголчуудынхаа юу гэх өөрийнхөө зөнгөөр зүгээр ойлгоод би юу сайн мэдэхгүй л амар онломоор ярьж чадахгүй. Тэгээд орчин үеийн шинжилгээ ухаантай гоцлуулаад аль болох маш энгийн хүн ойлгоход амар хэлж яриад авах шаардлагагүй тэр онол нь хэрэгжиж идэг тэр айлыг л одоо бүтээхийг зорж байгаа байхгүй. Тэгэхээр тэр айл эрднийг одоо гэртээ фид гэдэг бол
бас энэ явандаа энэ community, энэ хүрээлэл, энэ улсын нэг том айл эрдэнэ болох байхаа. Айл эрднийг үлгэрлэх байхаа гэж одоо зорж хийж байгаа юм. Тэгэхээр айл Ямар эрдэнэ гэж гоё. айдсыг үргээдэг айл эрдэнэ гэж ийм юм хэлдэг юм ба штэ. Ийм орчныг ийм нийгмийг хэлдэг юм ба штэ гэдэг үлгэрлэлийг одоо манай мундаг Тэнгис маань хийгээд явж байгаа бах. Манай мөнх хайхамшиг маань хийгээд явж байгаа бах. Миний хувьд бол арай өөр байдлаар зүгээр энд ингээд нэг юм илүү нөгөө энгийн зүгээр нэг яг өмнөх нэг юун дээр нь авэйтсан тий. Одоо яг биетэй нь алалцуулангаа тэр биетэй нь алалцж байгаа процессором дамжуулж тэр хүнийг гэгэрүүлэх нэг арай нэг өөр арга зүй явж штэ тий. Ямар сайхан юм бэ? Амбгаа хааж айлын тэнгэр штэ тий. Тэгэхээр тэр сайхан хүний одоо Монгол хөх нурууцад үлдээсэн тэр сайхан философи яг одоо ингээд үнэхээр агуу байна. Үнэхээр бахархаж байна. Тэгээд тийм өвөг Монгол ухаан одоо цагт ингээд үр хөвөрлөн ингэж явсаар байжгаад энгийн хэлбэрээр энд ингээд бууга та түүнийг хамгийн суур болсон эрүүл мэнд дээр суурлаад ингэж өгж гин гэдэг бол нөгөө босоо заяатай Монгол ирчүүд чинь толгой босоод ирнэ шүү дээ. Тэгээд ингээд байгаа ш. Уухайг туухаагаар сэрнэ гэдэг байгаа штэ. Тий. Уухайг туухаагаар сэрэхэр чинь дотор байгаа нөгөө гол тамир болсон итгэл өөрөө өөртөө би чадах юм бэ штэ гэж бодсон хүнээс ундраг нь нөгөө дотроо байгаа болохоор нөгөө тэмүүлэл нөгөө бидний яриад байгаа салаалж гарах нөгөө гайхамшигтай мөн чанарууд тэднийг илтгэж байдаг шинж чанарууд хоорондоо уялдаад ирэхээр та бидний яриад байгаа сайхан ирээдүй хөх Монгол хөгжин дэлхийг бүрхэх нэ. Ураа. Тэгээд гэртээ фитгээд энэ community дээр очисон хүн би ингэж л бодлоо. За би нэг эр хүн байлаа очлоо. Туухаагаар уухаагаа өөрөө өөртөө итгэх итгэлээ олоод авлаа. Тантай багшаа би ингээд ийм ахиц гарч ийн гаднах бидээр манд битгий хэлбэр дотоод ингээд дотоодосоо би ингэж өөрчлөгдөд байна гэд жижиг ялалтай танд ярихад та тэр ялалтыг яаж шагнадаг вэ? Яаж урамшуулдаг вэ? Яаж хим димээ өгдөг вэ? Тий, одоо манайх дээр бол ер нь алхам тутамд нөгөө урамшууллын систем явж идэг. Одоо түрүүний таны хэлдэг шиг нөгөө гिचээж байгаа хүнийг дэмжинэ гэдэг шиг. Одоо юу гэдгийг за тэр хүн ингээд дасралтгүй 10 хоног клубтэй явхад нэг удаагийн клубтэй явах их бэлгэлдэг ч юм уу тий. Үр дүн гаргасан гаргаагүй хамаагүй дасралтгүй явах нь тэр чухал. За тэгээд өөрөө нөлөөлөө тэр хүнээс нэг хүн хүрээдэрвэл ахаа тэр хүндээ гээд ингээд нөгөө баг ихний хүмүүс маань явандаа бүр клубтэй үнгүй явах бүр боломж нөхчдөг ч юм уу тий. Тэгээ бүр цаашлаад тамирчин болоод ирэхээр гэртээ бидний альбасны тамирчин болгоод бүр илүү хөнгөлөлт спонсорлол өгдөг ч юм уу тий. Ингээд ерөөсөө юм жижигхэн алхам жижигхэн үрдэн болгонд бид нар маш их ивентүүд хийдэг, маш их баярууд хийдэг. Тий. Нөгөө урмаар тэтг, ухаанаар тэтг, тэнгэрээр тэтг гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр урмаар тэтгэх систем нь явж байна. Ухаанаар тэтгэхийг хичээж байна. Тэнгэрээр тэтгэхийг бол нэг амир хийдгүү одоохондоо. Нөгөө манайх бол ямар ч урмаар ухаанаар бол их тэтгээд тэгээд ингээд явж идэл ингээд одоохондоо систем маань тэр төвшөнд явж байгаа. Та түрүү ярианд их чухал янз бүр гэсэн үг. Тийм байна. Их чухал одоо мөн чанар яриад орхицсон. Бөөрөнхий гэртэл окторгоо багтаачсан гайхамшигтай өвгд эцэстэй хүмүүс шүү дээ тийм ээ. Тэр бүтэн үхийг л үнхэлцэгдэн багтаачдаг. Тэгээд та маш нарийн хэлсэн ингээд ширхэгчлээд буцаага түүнийг ингээд бүхэл болгоно гэдэг нь бол бүх алхмыг нь зовоо жаргаад үзээд танин мэдээд түүнийгээ дэлгэж тавьсан хүмүүс л тэгж хийж чадах юм бэ нэлээ. Би бас өөрийнхөө хэмжээнд яг тэгж ухаарсан байхгүй юу. Одоо жишээ нь орлого сайд оройтно гэд үлдээсэн нь тууштай байгаа хүндэл нөгөө эрдэм гэдэг чинь ингээл туслаар орж ирсээр байжгаад одоогийн яриагаар бол зөв хүн бүтдгийм байж гэдгийм үү. Тэр их далаа шиг эрдмээ зүрд зүгэнд л шингээгээд нөгөө онцгондоо нөгөө хил зүгэндээ нөгөө туйлсуудтай гээд бидний гайхаад шагшаад байгаа бүх зүйлд үлдээсэн юм байна. Орхиуд нь тэр юм байна гэж ухаарсан. Тэгэхээр та би миний гэр чи өөрөө гэр юм бэ штэ гингүүт хүн ингэж бодох бах. Гэр чи өөрөө ариун дагшин гэгэрлийн газар юм чинь
хоймортой би хэнийг сулах юм? Баруун зүүн гартаа би хэн байх юм? Миний хүүхдүүд хэрвээ за миний өргөө гэрээр хэн босхын манд аваад орж ирэх юм? Таныг хүндэлж байгаа хүн л таны босхоор давах нэ дээ. Гих мэтчлэн бодоод ирэхээр таны энэ явуулж байгаа үйл ажиллагааны цар хүрээ бол бүр үнэхээр бие засаад, гэрээ засаад, төрөө засахаас аргагүй юм байна. Бүр яа харахгүй гарцаагүй хийж байгаа юм байна гэж бодогдлоо. За ямар гоё. Тэгэхээр сэтгэлээ засаад, бие засаад, гэрээ засаад өөрийгөө ширхэгчлэн ойлгосон хүн бол бүх хүнийг ер нь ойлгохгүй арай дөхөм юм шиг байна лээ. Тийм ч учраас өвөг энэ гурван философи тулгуур гурван ухаанда тулгын гурван чулууг үлдээхтэй хүртэл бүтэн орчлон хагас илэрхийлж байгаа нь толгын гурван чулуу юм билээ шүү дээ. Тэгэхээр ингээд өвөгдийн ухааныг бол нэрээ далаа шиг эрдэмд нь золоо ир гэдэг хүн, Батболд гэдэг хүн өөрсдийнхөө шанагны хэмжээгээр л аавн тэгээ жоохон эрдэм шунмаар л юм байна гэж бодсон шүү. Тэглгүй яах тийм ээ? Тий. Тэгэхээр та ингээд өөрийнхөө танин мэдхгүй тэр ундраг болсон сүүн эс тэр хөх сэрхүүгээс гарч байгаа эрдмээ буцаад ингээд гэрэлтүүлээ цацруулаад өгж байгааг тэгээд цар хүрээ алсын хараа ямар сайхан том юм бэ гэд та нар үнэхээр их бахархаж суугаагаа энэ ялдамд хэлье. Баярлалаа гэж. Надаас ч сайхан байна. Бас таныг ингэ шилгээр их сайхан урам авч байна. Итгэл ба нэмэгдэж байна. Одоо Монгол хүний чинь Монгол хүн дэмжиж Монгол их орон Монголд хүн хөгжүүлнэ шүү дээ тийм ээ. Тэрнээс ч гадаадынхаа орж ирээд хизээч бид нарыг өөдөн дээш нь гаргахгүй юм шиг байна лээ. Хараад байх нэ. Тэгээд хоёлаа хөөрөлдөө нөө за том жижиг ахуйгаас тавсан зөндөө олон зүйлийн тухай ярьж байна. Тэгэхээр газрын дор чимээгүй хүн ургаж байгаа тэр их гүн бат үндсээс гарч ирсэн тэр мөчрүүдийг олон болгоход танаа гэртээ фитгээд энэ айл эрдэн дээр эмэгтэй хүмүүс ганцаарчилж их орж ирж байна уу? Эмэгтэй хүн орж ирэхдээ эрэгтэй хүнээсээ хүүсийнхаа ялгамжаар өөр байна уу? Эсвэл хүн гэдгээрээ адилхан тийм хүсэмжит зүйл ингэж зориг нь орж ирж байна уу? Манайх тэр бол ихэнх нь эмэгтэйчүүд байдаг л да. Тийм. Ер нь бол ихэнх нь нэг 20-30% эрэгтэйчүүд нэг 70-80% эмэгтэйчүүд байгаа. Насны хувьд бол ер нь бүхэл насныхан байгаа. Тэгээд илүү эмэгтэй хүн чи ер нь илүү тийм нэг л байх юм л да. Одоо нэг бүхний их гэдэг шиг ер нь ихэн л байх юм. Ер нь бол тэгээд их сайхан гэгэрэлтэй их ойрхон тий. Илүү хурдан тийм илүү нөгөө зөв мэдрэмж нэрээ илүү эрэгтэйхээс арай илүү. Гэхдээ эрэгтэй хүн бол бас яг ойлгохороо бас өөр илүү тийм нөгөө далаацтай нөмөр нөлөгтэй төвшиг толгууртай л орж ирдэг юм байл л дээ. Тийм. Тэгэхээр ялсан креативит дээр бол бид нар нөгөө эмэгтэй шиг байх, эрэгтэй шиг байхыг тэр соёлыг бүтээхийг бас ингээл хичээгээл ингээл явдаг л. Тэгэхээр орж ирж байгаа эмэгтэйчүүдийн ер нь зорилго нь гүн байна уу, гүйхэн байна уу? Эсвэл одоо танд тэгж одоо мэдрэгдэн шүү дээ, тий? Ер нь 70 орчим өмнө эмэгтэйчүүд байлаа гэж орж ирэхэд дийлэнх 70 орчим эмэгтэйчүүдийн дийлэнх нь яг юуг ингэж хүсэж орж ирж байна? Ер нь бол одоо барахын чинь хүмүүс зүгээр эхний их дөнгөж орж ирэхдээ зүгээр жин гасгачаал орж ирнэ шүү дээ. Их эмэгтэйчүүд бол тэр төвшөнд л орж ирнэ. Эхний зорилго нь бол. Тэгээд тэнцэнээс хөгжөөд бид нартэй яг цагийг өнгөрүүлээд яваад ирэхээр одоо ингээд нөгөө ийм яриа хөрөөнүүд өрнүүд эхлэхээр одоо тань шиг ингэж ойлгоод ч юм уу тий. За гэхдээ бидний бүр үйл хэрэг эн чи бүр үйл хэрэг юм байна гэж бүр ингээд өндөр түвшинд оролцох хүн байна. Тэгэхээр эхний зорилго нь бол бүгдөө л нөгөө жин гасах нэмэх гоё бие хаатай болох гэдгээр л манайх ч нөгөө зорж орж ирж байгаа. Одоо ингээд Батболд гэдэг энэ хүний ертөнц нь бол за ерөнхийдөө дотооддоо гадааддаа ийм юм байна, арга бэлгийн юм байна. За тэгэл ийм юм байна гэж тэмтрээд явж хахад мэдээж энэ бүхний бүртгээд явж хахад ухралтууд ч юм уу
байгаа зүйлээсээ няцах ч юм уу ганц хоёр алхам тийм тохиолдол ер нь байгуу танд. Зөндөө гэхгүй. Тэрийг ямар жижиг ялалтуудаар том жижиг ялалтуудын бүрдэл түүнийг цааш нь пүүшилж байгаа шүү дээ. Тэгээ түлхэж байгаа. Юу таныг ингээд няцаахгүй, ухраахгүй, болно бүтэн ингээд бүр ингээд дэлхий хөх огторгыг хараад ингээд явж байгаад юу тэгж их нөлөөлж байна? Зориг нөлөөлөд байна уу? Амт нөхөд нөлөөлөд байна уу? Эсвэл таны бүр ингээд цаанаасаа байгаа тэр сэрхий нөлөөлөд байна уу? Би харин энийг бодохдоо ер нь ингээл унж явах тал татаал босгочдгийг. Тэр нөлөөллийг харуул их өвгдөөс манд их төш явдаг байх гэж боддог. Одоо би ингээ өөрийгөө анзаарахаар ер нь нэг унгадгүй. Маш хэцүү нөхцөлд ороод би бүр яахаа мэдэхгүй болоод ирэхэд ингээл нэг уулзах хэвээр хүнтэй уулзуулаад тэгэл нэг бүтчихдэг байхгүй юу ингээ юм. Тэгэхээр нөгөө цаанаасаа өвгдөөс манд дэмжлэг маш их байдаг байх гэж миний хувьд бодож байна. Тэгээ бодит амьдрал дээр ч гэсэн яг миний өөр ихэд үнэмшлэр учраас тэр байх нүгдээсийн дэмжлэг байгаа бах. Ягаад ч юм яг уулзах хэвээр хүнийг яг тэр момент дээр л тааруулдаг юм. Одоо хэрвээ яг надад тийм тохиолдол маш их байгаа. Хэрвээ яг би тэр хүнтэй уулзаагүй бол би энэ хэмжээнд мөрөөдөж хадгалж энийг авч явж ингээд чадахгүй. Ахаал том хөдлөөл том унахгаал эхлэнгүүд ахаал араас за чамайг сорьсон юм а гэж байгаа юм шиг тий. За чи сорилтанд тэнцлээ гэж байгаа юм шиг ингээл араас түлхчихдэг байхгүй. Энийг уулзах хүмүүстэй уулзуулаад нөгөө асуудал чинь ингээд шийдэл ерөөсөө асуудал чинь ерөөсөө хүнээс үүдэлтэй хүн байгаад асуудал шийдэгчдэг. Хүн байхаараа асуудал үүсчихдэг юм билээ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр асуудлыг шийдэх хүнтэй танилцуулцдаг тийм юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би бол өнөөдрийн хүртэл ингээд явж байгаа шалтгаан бол одоо ямар би маргааш хинтээ танилцахыг маргааш надтай хинтээ танилцахыг би шийдэхгүй шүү дээ. Тэрийг бол хорвоо ертөнц өвгдөөд шийддэг байх. Тэгэхээр тэр маань ингээд явдаг болохоор би бол дотроо тийг итгэждэг. Тэгэхээр ерөөсөө яг л тийм болдог. Них амар ингэж унгаадгүй амар унах байсан ч нэг ингээд аварчдаг. Адаглал машины хосод орохдол машин шатаад байж хахтал намайг машинаас гаргацдаг л тийм агуу үгдээдтэй юм шиг байгаа юм би. Гүүрний хажуулуу унж явхтал доор тосоод авч байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө юм юу гэдгийг нэг юм гээл зүгээр намайг ингээд нэг юм өдөөд идэг юм уу нэг харахаар эсвэл нөгөө талаараа асар том юмнаас хамгаалаад ингээд авраад үлдчихдэг юм уу те ингээд нөгөө зүгээр хувь хүний амь эрсдэх байсан нөхцөл байдлаас бодоод үзсэн ч эсвэл бүр бизнес маань унах нөхцөл байдал дээр бодоод үзсэн ч ингээд аль ч өнцгөөс бодоод үзсэн ингээд босчдөг байхгүй. Тэгэхээр би тэрийг бол юуны өвгдөөцсөн маань л одоо сайхан өмгдөх шиг тэнгэрүүдийн маань л одоо хараа байна даа л гэж би боддог. Тэгтээ мэдээж миний эргэн тойронд нөгөө сайхан хүмүүс байгаа, сайхан хамт олон сайхан одоо энэ ажлын өөрийн бүтээсэн сайхан гэр бүл маань байгаа учраас ингэж сайхан урагшилж байна. Гэхдээ энэ бүгдийг байлгаж байгаа нь өөрөө байлгасан нь бий болгосон нь бүтээсэн нь би бол тэр нүдэнд харагдаж гарт байрж чадахгүй би ч өөрөө мэдэхгүй тэр оршихуунууд гэж би өөрөө боддог байхгүй. Тийм тэгэхээр яг тантай ярьж байгаа учраас би ингэж хариулж байгаа. Өөр подкастэнд бол нөгөөтгөр нь л хэлэх байх. Одоо хүмүүсийн нүдэнд харагдахаар нь л ярих байх. Сайхан хамт олон сайн хүмүүсийн ачаар одоо бизнес талаас сайхан бизнес хамтрагчдынхаа ачаар ингээд унсан ч босоод ингээд явж гинэ гэж хэлэх байх. Гэхдээ энэ бүхний чинь ард бол юмнууд байгаа шүү дээ. Тийм учиршлагад. Анх их мөнх цагийн энэ сайхан нарийн хэлхийн дунд бид нар одоо цагт оршиж байгаа бид нар сүлдүүлээд байгаа шүү дээ тий. Тэр бүр үнэхээр газар тэнгэрийг холбож байгаа газар тэнгэргийн эцэг тэнгэр эцэгний ихийн савсалган дунд Батболд гэж хүү байгаа учраас энэ бүх сайхан гайхамшигтай сүлдээнүүд явж байгаа. Тэгэхээр хүмүүр хөөрөлдөөний маань уламжлалт хоёр асуулт байдгийн. Тэгээ би танаас одоо цагийн ололт амжилт яг одоо энэ хүү цагийн гайхамшигыг айлдаач хилээч гэвэл та тооцхон зөндөөл байгаа. Өргөн үрээгээр нь ч болно, өнгөц үрээгээр нь ч болно, гүнээр нь ч болно, гүйхнэр нь ч болно. Одоо яг миний өөрийн олзуу
Тий. Эсвэл энэ цаг үеийн олзуу, одоо нийгмийн олзуу. За та аливаагаар нь сайн хариулмаар байна. Та өөрөө тэгэл тунгааж байгаа л аль нь ч болно. За яг цаг үеэрээ л хариулъя да. Одоо бид нар залуучууд бол их сайхан таатай цаг үед бол амьдарч штэ тийм ээ. Одоо бүхэл юм бэлэн, бүхэл боломж бэлэн хүн цагаа зөв ашиглаад зөв шийдвэрүүдийг гаргаад ингээ үргэлжлэл ямар ч хөлийн сурж болж гин, ямар ч боловсролыг эзэмш болж гин, өөрөө хайх боломжтой тийм нэг бүүн боломж нь дунд л байгаа байхгүй юу бол бид нар. Тэр энэ бол бидний хамгийн том олз. Гэтэл энэ биднээс өмнөх түүхүүд бол бүгд маш хэцүү нөхцөлөд байсан шүү дээ. Бидний өвдөц тийм ээ. Бүр маш хэцүү нөхцөл байдлаас ядмагхан юмнаас эрдмийг бүтээж явсаар тэр сайхан их Монгол улсыг бүтээсэн байдаг. Гэтэл өнөөдөр бол бид нар ийм сайхан таатай нөхцөлд бид нар өвгдийнхөө хүрсэнд хүрэх боломж байна. Өвгдөөсөө ч илүү байх тэр маш их боломж одоо энэ AI хөгжсөн байна. Тэ ажиллаа маш их бүтээмжтэй байх боломж. Тэгэхээр энэ бол бидний хамгийн том олз юм аа л гэж. Энэ олзоо залуучууд бид нар маш өөр төвшөнд ингээд зүгээр ашиглах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бидний энэ бол том олз. Энэ цаг үе нь өөрөө олз гэж хараад байгаа. Сөрөг зөндөө олон байгаа ш. Маш олзтой цаг үед бид нар амьдарч байгаа. Бүр ингээд юмыг ингэж бүр ингээд жинхэнэ бүр ингээд эргүүлэх юм боломжтой ийм сайхан цаг үед нь амьдарч байна. Ямар нэгэн улсын колонд орчоогүй байна. Хин нэгнээр үг хэлээ хориулахгүй байна. Тэ? Тэгэхээр эн чинь сайхан энэ бол бидний олз юм аа л гэж одоо миний хувьд хэлмээр байна энэ хүрээнд нь. Яг тань шиг хараачлаад нэрээ ч одоо ийм сайхан цаг үед амьдарч би ч одоо яаж арай л дэндүү сул дорой байна да гэд олон хүн хэрвээ ингэж яг дотроос ойлгож үндийвэл көмөн сайхна тий. Тэгэл дэм одоо таны үе мөн ээж аав маань үе мөн бол хэцүү шүү дээ. Би бол ингээд ээж аавгаа боддгоо шүү дээ. Би надад гэхэд их сургууль сурах боломж байсан. Гэтэл аав ээж өөртөө байгаагүй. Ингээл наад захын асуудал. Харин нөгөө эзэн хичээвэл заяа хичээн тийм ээ. Эзэн хичээвэл заяа хажууд нь үргэлж байгаа. За та мэдээж талархал гэдэг тэгэхээр таныг бүтээгээд үдий ийм сайхан эргүүн болгох нь зөндөө л олон хүнд талархах нь мэдээж анх их мөнх гээд 3 цагаа оруулаад ч тэр тэгээд талархал гэдэг зүйл нэлээд тийм ойлгосон хүнээс гардаг. Тэгээд өстой таны түрүүний хэлдгээр ширхэгчлсэн хүнээс гардаг юм уу да гэж би өөрийнхөө хэмжээнд тэмтэрсэн. Тэгэхээр би таныг талархлынхаа хэсгийн орон зайг үлдээгээд дэлгэрэнгүй бүр ингээд талархъя гэсэн тэр бүх орон зайдаа талархаасай гэж хүсэж байна. За гялаа ямар сайхан юм бэ. За хамгийн түрүүнд би танд талархмаар байна гэчээ. Та бүхэн бол ингээд нэгнийгаа мэдхгүй тий гэтэл дүүгээ сайхан олж хараад энэ сайхан зүгэлдэв одоо гоё гүм үргэж энэ сайхан хөөрөлдөөндөө үрсэн танд маш их баярлалаа гэчээ. Одоо энэ бүх сайхан юм ярих боломж олгосон маш их баярлалаа танд. Тэгээ таны бас би чамайг судалж явах хугацаанд ингээд инглээ гэж байгаа энэ үгнүүд чинь надад бас маш гоё тусч байна. Тэгэхээр би таныг бас цаашаа өшөө гоё би үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Дараа ч гэсэн хэрвээ би таныг ингээд өрвөл бас нийтдээ. Гэхдээ тэр үед би өнөөдрөөсөө илүү өссөн байвал урилгын хүлээж авах байх. Өсөж амжаагүй байвал санаа зовоод авахгүй байх. За тэгээд дараагийнх нь бол одоо яг энд манай найз явж гин тий. Энэ найзтай бол би маш их талархмаар санагдаж байна. Тэр бол санаанд үнийг кофе шоп дотор сууж байгаа л нэг бие махбодын талаар ярьж байгаа л нэг нь ухамсар яриад би бол ухамсар л ярина шүү дээ тий. Тэгсэн чинь манай найз би яриад за тэгвэл үлсэж байгаа хүн яах вэ? Уурлах үстэй. Тий. Яг ухамсартай байгаа хүн үлсөхөр бас ууралдаг үстэй тий. Одоо юу гэдгийг тэр талаас нь ороод ирэнгүүт нэрээ юу лээгээ би боддог ч юм уу тий. Тэгэхээр чи нэрээ хүний энэ махан бие гэдэг чинь бас яг ухамсар сүнстэй хүн байгаад нэрэн хүчтэй шүү дээ. Энэ махан биений ухамсар гэж ийм шүү дээ гэдэг тийм юмыг өгж байгаа байхгүй. Тэгж сайхан танилцсан найзтайгаа одоо ингэж
сайхан нөхөрлөөд явж гин. Сая хүртэл ингээд та бүхнийг ярьж яхад урд талаас гэрэл хасаагаад энэ сая миний утасны цэврийг дуусгах чагаа яаж мэдсий одоо хажуу өрөөнөөс сонсчдөг юм уу? Хөөрхөн. Тэр бол сая цэвэрлэг задгаж өгч жишээ нь. Тэгэл та бүхэн тгийг бол одоо магадгүй миний утас унтарчихад байх. Эсвэл би босч хараажгүйгээл анхаарал сарних байх тий. Тэр ийм сайхан найз байна. Тэгэл түрүүхэн би клубээс гарсан хөргөн манай дүү клуб цэвэрлээд үлдсэн ариун заяа дүү маань. Тэгээ дүүдээ маш их талархмаар байна. Тэгээ тэр сайхан клубтээр хамтарч байгаа. Гэхдээ бидийнхэнтэй ингээ бүгдэнд нь маш сайхан талархмаар байна. Үйлчлүүлэгч нартаа маш сайхан талархмаар байна. Өнөөдөр өглөө бол миний хувьд маш ажралтай өглөө байсан. Үйлчлүүлэгч нар маань бүгдөө айгүй хөөрхөн танилцаал, инээлдээл, хөөрөлдөөл ингээл цаг гэртээ байгаа юм шиг байл шүүгээл клубдээ их хэлцгээгээл том хүмүүс ээжж клубдээ ирэнгүүтээ хүүхдээ болоод би ч аав нь болчихдөг шүү дээ. Бааг 50 гараар гарцсан 50 60 та хүмүүсийн нэг аав шиг л байдаг шүү дээ. Тэгээд хөөргөн тэд нар чи ингээл тэд нар чи гэртээ очихоор аав ээж болчихно хэцүү те. Гэхдээ хүн хизээч том болохгүй шүү дээ. Энэ дотор хүүхд байж л байгаа те. Тэгэхээр ингээд тийм гоё юм байгаад маш их талархж байна. Тэгээд сайхан багш нартаа өнөөдөр би багштайгаа чат бичижсэн багштаа сайхан талархж байна. Үе үеийн сэтгэлгээг маань сайхан задлж өгч хайрцаглаагүй сэтгэлгээний эрхчлөө өгсөн тэр сайхан багш нартаа талархмаар байна. Саяхан өчигдөрхөн нэг сайхан ахыхаа 49 хоногийг хураалаа. Тэр ах бол надад сэтгэлгээний эрхчлөө өгсөн. Ах маань бол энэ Монгол улсын тусгаар тогтнолын төлөө өстой хорвоог орхитлоо явуулсан тэр ах бол. Тэгэхээр тэр ахтаа маш их талархмаар байна. Гэр бүлд нь талархмаар байна. Саяхан ээж аавдаа очиод ирлээ. Миний сайхан ээж аав хоёртоо сайхан талархмаар байна. Нутгийн зон олон маань сайхан тэнцэн зохиосон, өрсөн, тэрэнд нь би очсон. Нутгийн зон олондоо талархмаар байна. Ингээд бүгдэнд нь талархмаар байна. Тэгээ сайхан уулс. Өнөөдөр би өчигдөрхөн бас бууж өгмөр санагдаад байжсэн. Өнөөдөр сипхэд босч байна. Тэгэхээр энэ сайхан тэр түрүү би өгдөөсийн талаар дүрдсэн тийм учиртай. Тэдэндээ маш их ингээд талархмаар байна. За тэгээд нутгийн мөн уулс би энэ үгээ хэлээд сайхан дүрэгчий гэж бодож байна яриагаа одоо. Би нэг үндсэн сэтгэл төрөлн дээр явж байгаад өөрөө ороод ирсэн үг юм. Нутгийн мөн уулс савдгүй сонсгоо. Тэлмэн жороо морныхоо дэлийг хийсгэж өссөн. Дэггүй тэр жаалхуу дэлхийн хүн болно гинэ. Уудам тал нутаг минь уул усны лос савдгууд минь. Нутгийн хүн намайгаа, унган хүн намайгаа. Алсын алсад орших мөрөөдлийн хүн эзэн байх. Сэтгэлийн их хат ухааны их цараа хайрлаарэ гэж. Хараа. Ямар сайхан тий. Хайхан шигтэй. Тэгээд өөрийнхөө нарийн нандин дотоод ертөнцөөрөө одоо хин хүн ороод босхойг нь алхаад ингээд хоймортон зэрэгцэж суугаад хөөрөлдөх боломж тэрийг болгон хүн олгодгүй ийм эрхэм сайхан дотоод ертөнцөөрөө аялуулсан Батбол дүүдээ маш их баярлалаа. Ухаан мөр тэнгэр гурваар хиймроо хийгээд хөх тархиар хөвчин дэлхийг бүрхэх энэ сайхан алсын хараатай ажилдаа зайчтай дагуулад морондоо мордож яваа баатарлаг легаси баатартай ярьсанд үнэхээр их талархалтай байна. Тэгээд дүүгийнхаа энэ сайхан ариун нандин эрхэмсэг ажилд нь өөртөө хүсдэг хамгийн сайн сайхныг хүсээд ирээдүйд энэ сайхан ухааныг түшээд дүүрэн амьдрах сайхан бүсгүй хатан заяа удахгүй дүүлд маань олдох байхаа. Тэгээд дараа хоёлаа хөөрөлтөхдөө дөв дүүрэн болчоод дахиад хөөрөлдё гэж бодож байна. Хараа гэлалаа гэж. Таны сансан зорьсон үйлдэлтэн сайхан сэтгэлч нүгдэх бай. Баярлалаа мэдээ. Сайхан амраарай гэлалаа. За сайхан амраарай гэж. За